Өдрийн мэнд. За, энэ дулаан цаг иржээ. Дэлхийн ертөнц өнгөө солигч байна. Бидний өнгө бас солигдож байна. Бидний цаг бас ирсэн гэж энэ тунхагламаар байна. За. Бурхан ажилласаар байгаа. Тэр хинч хараагүй хэний ч хүсэл шахалдаар биш бидэнд ажилласаар байдаг. Энэ үгийг бид нар аюу сайн мэднэ те. Тэрийг учраас бид өөрсдийнхөө өргөжлүүлсээр байгаа гэж хэлдэг. Гэхдээ би ингүүд үзүүл ямар вэ гэж бодсон. Арай ойртуулъя, арай энэ үгийг дотнчлъё. Бидний хайртай эцэг, бидний хайртай, биднийг хайрладаг, хайрт бурхан минь өдөр тутам цаг минут бүр миний төлөө, бидний төлөө ажилласаар байгаа. Энийг бид нар мэдрэх тусам, дотнолцож, мэдэх тусам, хамтрагч болж, мэдэх тусам цаг үе мэдэрдэг ийм цаг иржээ гэж энэ тунхагламаар байна. За, хаанчлын зам маань ардан биш гэж сүнсний эсгүүд маань хэлдэг тийм ээ. Энэ зам бол ингээд 5 тухыг хайсан, тухтай байх, нэг байдлаар амар тайван гэж байгаа л гэж юмар хүмүүс толгойг зориулагдаагүй. Энэ зам бол юу ч тулгарсан даван туулдаг, бас тэгээ яалдаг, үргэлж шинийг илэрхийлдэг. Бидний хайртай эцэг яг бидэн зориулж бэлтгэгдсэн зам юм а гэдгийг шинээр ойлгох цаг ирсэн байна. За юу итгэл гэд ярихаар Библиэлд гिचийн төдий итгэл ахад бид болно гэдэг. За тэгвэл тэр гिचийн төдий итгэл чинь өнөөдөр яг яаж ажилдгийг би бодлоо л доо. Итгэл ажилдаг боловч дандаа хагасаар ажилдаг. Яг тэгвэл бид нар дэлхийд амьдарч байгаа хүмүүс ахгүй юу? Хагасаар ажилдаг. Энийг бол би яг амьдрал дээр бүр нухацтай ойлгосон. Яг бүрэн хизээ ажилдаг вэ гэхээр итгэл бидний гих бүх боломжууд хаагц үед. Бидний гих бүх боломж олон бидний өмнө хан хэрэм болсон үед. Яг итгэл маань бүрэн 100% ажилтдаг юм байна гэж батсан. За өмнө нь би ингээл үхэл гэж Бурхны өмнө үхэх ёстой, өөрхийн гэсэн бүхнээ хаях ёстой. Тэгээ хаяа давд тулах маань эхний үед бол маш гонигтайгаар энд баг нулимс туслалан байран та нарт ойлгуулахаа өөрийгөө ярьж исэн тийм ээ. А энэ удаа бол би бүр тэрнээс гүн рүү явсан. Бүр тэрнээс гүн рүү явахдаа гэхдээ би баяр хөөртэй байгаа. Яа тэгэхээр цаг өөр болсон. Нөгөө бидний хаанчлын хараад байгаа зам маань дардан биш гэдэг зам маань бүр өгсүр болсон. Зам ингээл дардан биш гэсэн ингээд шулуун яваад ивэл бас удгартай шүү дээ тий. Бид нар чинь ингээд бид нар ингэдэг даваад гарч ирсэн. Муу ёрын сүнс ёрын нэгний үлдээ даваад гараад ирсэн боловч цаг минут болгон тэр try хийгээд оролцоор л идэг. Цав харьсаар л идэг тий. Тэгэхээр тийм боломжийг бид нар тэр дардан биш замыг дардангаар нь их уйтгартай юм байна. За энэ нэг асуудал ирлээ хаанчлын замштай гэдэг ердийн ойлголтоор, ерөнхий ойлголтоор ойлгох юм бол бид нар ёрын нэгэнд боломж гаргаад буюу бид өөрөөсөө нөх ухаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ замыг арай шинээр харъя гэж би бол яг одоо бидний өмнө өгсүр зам байна гэж энд хэлмээр байна. Өгсөж байна гэдэг чинь бид нар урагшилж байна гэсэн үг те. Урагшлна гэхээр юмс тохиолдож л таарна. Альжаа сайн ч муу ч өвлийг хийсэн хүн болгонд асуудал гардаг. Тэд нар маань яадаг вэ гэхээр асуудлаа тулгардаг, зөвдөгдөг бас буруутгадаг тийм ээ. Тэгэхээр бид өсөж байна. Бид өсөж байгаа учраас юмс туулж л байгаа. Туулаад гэхдээ тэндээ гацхуун тул даван туулж ялж байгаа. Ялаад гараад ирсэн. Та нар ч гэсэн надад ялж байгаа гэдэгт би итгэж байна. За яагаад энийг яриад байгаа вэ гэхээр маш их юм тууллаа гэдэг шиг тийм. Гэхдээ ингэсэн нийгэм би бол өөрийгөө ерөөхдөө бурхан дотор ч гэсэн тунгалахтаа би бол нийгмийн хүн байна. Таны заасан зам бол одоо миний ирээдүйн миний хүсэл, таны хүсэл нийгэм би нийгэмдээ дуу хоолой олно. Таныг тунгалнаа гэж гардаг. За нийгэм маань яг бидний бодит бидний доторх сүнсний ертөнцөөс тис өөр ертөнц байгаа тий. Алхам тутам бидний хүрээлж байгаа хүн болгоноор дамжуулаар ч юм уу алхам тутам уулзж байгаа хүн болгон ямар нэгэн try сорилтанд биднийг оруулж идэг. Яг миний ажиллаж байгаа нөхцөл бол яг тийм. Яг тэн дотор би цэг зогсоод дардан замаар явах нь надад хангалттай гэж ойлгосон. Тэгэхээр би тэдний даван тул бүр давхын тулд би өгсөх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон ба. За тэгээ сая
яагаад тэгэхээр намын шинжилэл болсон, ардчилсан намын шинжилэл болоод би эхний даваагаа даваад одоо нөгөө бусад бүх даваан дээр үсгүй ус болсон. Ялагдл хүлээсэн ба. Тэгээ ялагдалтайгаа хамт буруутгал бүх зүйлийг хүлээсэн ба. Ер нь бол Монголын манай баг ер нь бол ингээд нам дотор өрсөлдөөд ихэнх нь ялалт хүлээсэн. За тэгэл юу ч болоод байгаа нэ энийг дагаал араас нь бүр ингээл амар их мундраал ингээд болоод байгаа. Өмнө нь би ч нөгөө бүх юмний дарга байсан байхгүй. Ерөөсөө ингээд ногоон гэрлэр бүх юмний дарга болсон. Тэгээд бүх юмний дарга болж ногоон гэрлэр босноо би бурхан намайг ийм болохыг хүссэн л гэж бодсон. Тэгээд одоо унж байгаа байхгүй юу? Өндрөөс унахаар ямар эдгийг? Өндрөөс оноод бүдрээд унахаар бид нөр өвддөг. Өвддөг штэ. Яг л тийм мэдрэмж заяа. Өвдсөн. Өвдөлт гэхдээ амар амар тавнаар ирж байгаа. Өвдөлт ойлголтоор ирж байгаа. Өвдөлт штэ бидний нөгөө одоо бид нар яг өөртөө үхэх гэдгээс илүү нүдийн маань нээж байгаа дээр нь бурхнаас өөр бусад зүйл найдлага юм харуулж байгаа байхгүй. Тэгэхээр би яаж нэхэр шинжлэгдэж байгаа. Өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээд юу ядсан штэ. Үхэх гэж ярихаасаа илүү би бүр нүх гэж тэрийг өөртөө тодорхойлсон байхгүй. Яг ингээд унах нүхээ бид нар өөртөө бэлддэг байхгүй. Бурхан биднийг хаанчлын замд ардам биш гэчээд биднийг ингээд заавал унгаа цориулаад ингээд зовоод ингээд идэг юм биш байхгүй. Бид өөртөө бүдрэгч чулаагаа өөртөө унах нүхийг өөртөө сонголтоор хийдэг юм байна. Тэгээд нүхтээ Яаков нүхэнд унсан штэ. Ах нар нь Яаковыг нүхэнд унаад Яаков тэр нүхнөөс гарахтаа өөрчлөгдөд гарсан байхгүй. Нүхнөөс гарахтаа тэр ирээдүйн Египттэй хаан ноён байх. Юугаа төлөвөндөө орсон гэсэн. Яг энэ шиг хэрэг бид дээшээ авираад тэр нүхнөөсөө гарч чадхал юм бол бид шинжлэгдсэн эрдэнэ туяа. Шинжлэгдсэн хин нэгэн болно гэж бодож байгаа. Тэгээд нөгөө сүнсний эцгүүд маань ярьж исэн нэг гүшлэл намайг би ингээд хөвтөж яхад унаад бүр шалдаа боо хөвтөж яхад нэг ишлэл санаанд орсон. Би заавал боцохтаа яг шинжлэгдэнэ гэдгээ юугаар шаарсан бэ гэхээр Египт номын Эхлэл номын 48. Эхлэл номын 48 дээр ааш энэ бүр миний зүрх амар орсон. Эхлэл номын 48 чин Яаков би муу байна гэд хөх Йосефийг дуудулдаг хэсэг. Тэгээд 48-ын 2 дээр таны хүү Йосеф тань дээр хурж ирлээ гэж нэг нь Яаковд хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндөй суваа гэж байгаа. За яг энэ ишлэл босгосон. Би нэг өсөндөө ялалт дараагийн үе рүүгээ дараагийн цаг руу гарахын тулд үхэж байгаа юм л да. Яаков бас тэг би нуудаад хөлрөө. Гэхдээ энэ бол Яаковын хувьд ялалт байж байгаа тэг. Бүх юмаа хийгээд дараагийн сүвшөндөө гарах гэж байгаа. Гэхдээ бож ирэхийн тулд бүх хүчээ шахаад Израиль болоо босоод ирж байгаа байхгүй. Өөрчлөгддөг. Тэнгуут л Израилийг өгсөн, бурхан өгсөн байгаа штэ Яаковд тэг нэр. Тэгэхээр бидний эцэг биднэрт хин нэгний нэр өгсөн байгаа байхгүй. Одоо туяа маань өөр үлүүд нэр өгсөн байгаа. Тэгээд би боч ирэхдээ яг тэр нэрээр боч ирэх хэрэгтэй юм байна гэдгийг. Тэгээ босоод ирсэн. Би үнэхээр итгэж чинь шинжлэгдсэн байгаа гэж. За дараагийн нэг юу харъя бүгдээрээ. За энэ хугацаанд би дуулал 31-ээр л босч ирлээ. Дуулал 31 бол яг энэ үед биштэй бид нарыг юу амийн ус бид нар чинь бидний өсөндөө цөлөөр явж байгаа байхгүй юу? Цөлөөр явхад юу бид нарыг ундаасдаг вэ? Бидний бүх итгэл найдвар боломж бүгд тусдаад итгэл зөвхөн ажиллаж ихэл биднээс мэдээж хамгийн чухал нь амийн үг л байгаа шүү дээ тий. Амийн үг. За Давидын энэ бол амар зүрхний гарсан дуулал байгаа 31 дээр 31-ийн энэ ингээд явсны дараа надад 24 тэрний үгээр түүний бурханлаг хүмүүсээ та бүгд эзнийг хайрлцгаа. Эзэн итгэлтэй хүнийг халамгаалж бардагнам үлдэгчд хариу бүрэн төлдөг. Эзэнт найдагч бүгдээ хүчтэй байна, зүрхээ зоригтой байл гэж. Тэнгуут биднийг зоригийг тунхаглаж байгаа байхгүй юу? Зоригтой байх юм байна. Зоригтой байж босчих юм байна гэд. За цаашдаа дахиад нэг ишлэл харжээ. Сургаалт 31. Сургаалт үгс 31. Сургаалт үгс 31-ийн 17 дээр болохоор хүчийг нэг нөгөө эхнэрийн тухай ярьж байгаа шүү дээ тий.
төгс эмэгтэй эхнэр хүн ямар байх вэ гэд харж байгаа таад минь уншиж лээс. Энийг ганцхан эмэгтэй хүн эхнэр гэдгээсээ илүү хаанчлаар байгаа яг цаг үеэ мэдэрдэг, хаанчлын одоо үеэс үе ялтыг байгуулдаг, биднэрт бэлтгэсэн замд баяр хөөртэйгээр яваа эзний сонгосон хүмүүс хэрхэн байх тухай ярьж байгаа юм шиг надад санагдсан байхгүй. Тэднийг ерөөсө төлөөлж байгаа боловч энэ бол бидний нийгэмд алхах бүх зүйлс. Нийгэмд нөлөөлөх бүх зүйлс байна гэж харж байгаа. Тэрнийг 17 өдөр байна уу? Хүч чадлыг бүсэлсэн гэдэг. Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж гараа хүчтэй болгосон. За энэ л бидний ялалт юм байна гэж хэлсэн. Энэ л бидний ялалт. Юу ч тохиолдож болно, юу ч ээж болно. Энэ давнд амийн үгээс зуурна, итгэлээ бүрэн 100% ажиллуулна, түүнд найдна, тэгээд түүнээс өгсөн бүх хүч чадлыг өмснө, тэгээд гараа хүчтэй болгоно. Тэгээ яг л энэ ихнэр шиг нийгэмд нөлөөлнө. За яг л энэ тодорхойлолтоор би босч ирлээ. Гэхдээ заммаа шийдлэгсэн гадаа уран дулаан цаг ирж байгаатай адилхан улирал яг солигддог. Яг бидний амьдралд өнгө яг ирж байгаа тохиол бид нар яг хаана байхаагаар хамгийн түрүүнд мэдээж найдагч нь бурхан байна. За бурханд итгэх итгэлээ 100% ажиллуулах юм байна. Дээр нь би яг ингээд ганцаараа орон дээр хөвдчихсэн үеийн номлуудаас сонссон чинь ерөөсө ахан дүүсийг яриад байгаа зү. Та шавдагч хэлсэн мэт юу ганцаараа битээ хитэдэ гэхдээ би ганцаараа хөвдчихсэн байхгүй юу. Яг ганцаараа хөвдчихсэн. Гэхдээ тэгээд тэр үгнээс хамгийн ойлголтыг бид нар би энэ үнэхээр мэдэрдэг. Яг би бүр энд хэлэх гээд байгаа байхгүй. Би энэ үнэхээр мэдэрдэг. Яг тэгээ би ганцаараа хөвдчихсэн чи ээгээс мессеж ирээд та хаана нэ бараг юу хийгээд байна аль бос залбирцгаа гэсэн мессеж ирсэн. Тэгээ энэ маань намайг бүр ямар ч хэлсэн босгосон байгаа. Тэгээд та бүхэн магадгүй энэ үедээ ингээл дандаа л үхэж явах ингэж надад бодсон. Магадгүй гэхдээ яг харахгүй нийгэм маань үнэхээр намайг илүү хүчтэй бурханд одоо итгэж байгаа бурхны хаанчлыг ярьж байгаа бол үгийн тунхагласан шиг тунхаглаж те итгэсэн шиг итгэж гүн рүү явсан шиг явах байхыг шаардж байгаа. Яг нийгэм ч ер нь бол бурхны зам надаас тийг шаардаж байгаа. Тэгэхээр тэнд чинь би өөрөө алхах явцдаа унаад байгаа байхгүй юу? Унж байгаа учраас би босож ирж. Хэрвээ унснаа ойлгохгүй байвал би үлдэнэ. Тэнд би амин халилуя гэж үлдэнэ. Гэтэ яг үндэ бол ямар үед бурхан хамгийн их надтай хамт байдаг үгийг ойлгосон үед юу гэл чив чимээгүй байх үед. Бурхан бүр чимээгүй алга болсон юм шиг бүр ингэ залбирал магтаад бүр амийн үг юу ч байхгүй. Бүр тийм үед бурхан хамгийн их ажиллаж байгаа гэдгийг гүн сүнс дотроосоо мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ хэрвээ яг л энэ үед энийг л ингэж ойлголтыг авч цаашаа авч ингээ ямар нэгэн үзүүрээс зуурч цааш босож ирэх бол бид бол живхэд маш амархан байд юм байна гэж бодсон. Тэгээ хамгийн бас хийсэн үйлдэл маань өөрийгөө бүрэн даруусгасан байгаа. Даруусгасан тэгээд бурхан дотор үнэхээр өгсөн амийн үгнээс зуурсан энэ үг бол пасторд яагаад энийг уншаа гэдэг тийм уншаад ах чинь яагаад унших гэдэг юм. Тэгэхээр бид нар уншсан ч унших л ястай заяа. Яг энийг бол ойлгож байгаа байхгүй. Бид нар ингэдэж штэ бүх зүйл байхад бэлэн байна л гэдэг штэ. Тэгээ бэлэн байгаач гэсэн бэлэн байсан ч бэлэн бай заяа. Одоо бүр яг энэ ерөөсөө бидний бага үзүүлэлт стандарт минь дараагийн шатнд гарахад үнэлэгдэхгүй байгаа байхгүй. Дутаад байна гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд бас дуу хоолой аягүй чухал юм байна. Одоо ингээд хаалт агшвал хинбэг бол би гол аав гэд таньдаг шиг бид нар бурхантай харьцдаг бүр юм дуу хоолойгоо танил болгохын тулд байна. Бурхан ингээд залбирахад хүртэл би мэдэрч байгаа хгүй. Залбирахад намайг танихгүй штэ гэсэн бодлоор. Яг тэгэхээр би залбирч байгаа залбирал маань хүртэл танигдахгүй байх хэмжээний хэмжүүрт байгаа байхгүй бид нар. Тэгэхээр биднээс юу шаардаад байна гэхээр яг л ийм л юм шаардж байгаа. Ийм л юм шаардж байгаа үе байна гэж би хувьдаа ойлголоо. За тэгээд мэдээж хамтдаа байгаа. Намайг ойлгож надад урам өгсөн ахын дус сүнсний ахын дус хамгийн түрүүнд мессеж бичдэг ээгидээ мэдэрсэн юм шиг бүхэл үгийг хурцаар тодор гэлдэг
пасторудаа сүнсний эзгүүдтэй тэ үргэлж дагуулд өөрөлд бидний өмнө гэрэл асааж явдаг эдгээр хүмүүстэй үнэхээр талархмаа санагцсан. Тэгээ би бэлнээс бэлэн байгаа. Шинэ уйлдрал ирсэн. Шинэ цаг ирсэн ба шинэ ялдыг тунхалж байна гэж энд үнэхээр тунхагламаар байна. Тэгээ бүгдээрээ залбирая хамтдаа. Өнгөрсөн л орогч би агуу итгэлийн тухай Бурханд итгэдэг, Бурханыг хөдөлгдөг агуу итгэлтэй байя гэд бас Бурханыг хөдөлгөж чаддаг итгэлтэй амьдрцгаая гэд хамтдаа залбирсан байна. Тэгээ би танд нэг ухамсарч нэг зүйлийг хийж гээ. Хотын сүм сард нэг удаа магтаалын цуглаан хийж байгаа. Энэ бол үнэхээр танд нэмэртэй зүйл шүү. Та үнэхээр ялч чадахгүй байгаа зүйлдээ тэр өдөр ирээд та зүгээр л тэр оршуу зогс. Үнэхээр таны төлөө Бурхан ажиллаа хийх болно. Таны одоо чадахгүй байгаа зүйлс чинь яг энэ газарт Бурханы тослогоо бууж танд шин зүйлүүдийг нэмж өгсөн ер бусын цаг байх болно. Харин би танд хэлье, өөрийн юм тайлж сураа. Сур. Тэгээ би агуу итгэлийн тухай ярьж нэг зүйлийг зүгээр би тодруулаад хэлье. Тэр юу вэ гэхлээр би бодсон байхгүй агуу итгэлэнгүүд бид тэгж бодож байгаа. Агуу итгэл гэж юу вэ? Өнөөдөр би сая долларын цалинтай ажилд орох энэ агуу итгэл үү? Эсвэл би энэ агуу итгэхэд яг энэ зүйлд би амьдрах уу? Эсвэл Бурхан руу хашгираад тийм ээ миний цалин сая доллар болох ёстой та болгож өгөө гэдээ орилсон. Энэ миний амьдралын хувьд агуу итгэл үү? Эсвэл миний амьдралд хэрэгцээд байгаа бүх зүйл танаар хангагдснаа харахгүй байгаа мөртлөө өнөөдөр надад юу хийх төлөө залбирах нь итгэх нь энэ агуу зүйл үү? Харин би танд хэлье. Бурхан үнэхээр агуу зүйл хийсэн. Би агуу Бурхандаа итгэж амьдрцгаая. Надад ямар бодол орж ирсэн бэ гэвэл тийм ээ. Би хизээж өгөхгүйгээр амьдрах боломжийг Бурхан надад өгсөн юм байна. Би хүн шиг дахиж хоёр дахь өгөхгүй ойлгож байна уу? Би махан бай нэг удаа өгөн дараа би сүнсээр дахиад өгөх болно. Харин Бурхан надад мөнхөд амьдрах амийг үлгэлсэн юм аа. Би хизээж өгөхгүй. Би мөнхөд амьдрах болно. Энэ агуу биш гэж юу? Энэ гайхамшигтай биш гэж юу? Энэ зүгээр энэ дэлхийд найддаг найдвараас илүү биш гэж юу? Өнөөдөр өөрийгөө хараад би юутай байна гэж хардгаас чинь илүү юм биш үү? Эсвэл надад ямар хэрэгцээ байна? Гэхдээ та хэрэгцээг хангагдаад тэгэл зогсдог штэ. Тийм учраас Бурхан таныг мэдж байгаа учраас таны хэрэгцээг өнөөдөр хангадгүй маа. Яг тэгвэл та тэр хэрэгцээг хангасан тэр цагта тэр газартаа үлдэх найдвар танд илүү байд юм аа. Би танд хэлье. Тийм учраас бид агуу итгэл хэрэгтэй юм аа. Би мөнхийн амьдрал амьдрдаг юм аа. Би өнөөдөр өөрийнхөө өхмөл зүйлсээр ам харуулахын тулд би амьдрдаг юм аа. Тийм учраас би танд хэлье. Өнөөдөр таны амьдралдаа бүх өхмөл зүйл ам харах болно. Таны амьдрал үнэхээр өмнө хизээж байгаагүйгээр амьдралтайгаар та бүр амьд амьдрах болно. Яг тэгвэл та мөнх амийг авсан учраас тэр бол яг одоо байхгүй юу? Яг өнөөдөр байхгүй. Яг одоо миний сонголт. Яг одоо миний хийж байгаа үйлдэл маань байх болно. Тийм учраас Бурханы төлөө алхаж сурцгаая. Бурханы төлөө өөрийнхөө амьдралыг зориулж сурцгаая. Бурханы төлөө өөрийн сонголтыг хийж сурцгаая. Энэ агуу итгэл юм аа. Би бас нэг зүйлийг бодож үзсэн. 1 минут. Нэг зүйлийг бодож үзсэн. Тэрний үсэн бэ гэхээр зэрэг бид нар хизээч хуучин биш Есүс Христос эдгэрсэн хүн агуу зүйлүүдийг хийгээгүй байхгүй ойлгож байна уу? Тэд нар энэс гардаггүй. Тэд нар агуу зүйлийг хийж чадаагүй. Харин хэн агуу зүйлийг хийсэн? Түүгээр бэлтгэгдсэн нэгэн түүнийг дагаж түүнтэй хамт байсан нэгэн Бурханы агуу зүйлүүдийг хийж чадсан юм аа. Энэ хоёр асуултам ялгаа байна уу? Тийм учраас бидний хэрэгцээ хангадаг бол тийм агуу зүйл огт биш. Бидний хэрэгтэй байх зүйл өгөх тийм агуу зүйл биш. Миний амьдрал зүгээр сайхан болох нь тийм агуу зүйл огт биш. Харин би өөрөө миний амьдралаас үл хамааран таны хүсэл биелгээгээд амьдрах энэ агуу зүйл байх болно. Би өнөөдөр өөрийнхөө төлөө биш харин би түүний төлөө энэ газар дааж үзэгдэх нь энэ агуу зүйл байх болно. Хотын сүмийнхээ сэр өөрийнхөө хүл байдлаасаа гар өөрийнхөө хийдэг өөрийнхөө хүс хөрөө мөрөөддөг өөрийнхөө бодлоос яг одоо зогс
Бурхны амьдралыг хүлээж ав. Тэр агуу амьдралыг бэлгэлсэн юм а. Тэр үнэхээр хизээж өвхөөргүй амьдралыг танд бэлгэлсэн. Та түүний төлөө амьдрдгийг, та мөнхөд амьдрах болно. Та хич хизээж зовлон үзэхгүй. Тиймж учраас тэр мөнхийн амьдрал өнөөдөр яг таныг сонгосон сонголтоос ч эхлээд амьдрах болно гэсэн үг. Таны хүрсэн болгонч амьдрах болно. Хүрсэн болгонч амьдарах болно. Иргэн дорнд байгаа бүх зүйлсүүд амьд байх болно гэсэн үг. Гэр бүлээч авраач. Амьдралаа авраач. Өөрийнхөө амьдралыг авраач. Өөрийнхөө амьдрал авралыг бий болгооч. Өөрийнхөө иргэн дорнд дотор байгаа хүмүүс дотор амьдралыг агуугаар авч явах цаг иржээ. Ямар гайхамшигтай вэ? Юусын амьдрал үргэлжилж байна. Тавтай морил. Бидний амьдрал Бурханд итгэсэн хайр дотор энэ зүйл хийгдэх болно. Итгэл найдвар хайр гурав үлдээд хамгийн агуу нь хайр юмаа гэж хэлсэн байгаа юм. Та ер нь яагаад хайр үлдсэн гэдгийг мэдэх үү? Бид нар болохоор Бурханы хайр учраас үлдсэн гэж байгаа. Харин хайр бол өөр зүйл байгаа тоххой. Итгэлээс өөр. Найдвараас ч өөр. Тэгээд хайр бол бусдын л амьдрэх зүйл байхгүй. Найдвар хизээ бусдын л амьдрахгүй ойлгож байна уу? Итгэлч хизээч бусдын төлөө итгэл тавьдаггүй. Хайр бол өөр. Түүн шиг өнөөдөр энэ үндэстэн дээр таны амьдрал дээр хайр сэргэх цаг ирсэн. Ерөөсөн дээр өгдөх бах. Амен. Өнөөдөр онцлогчийг өрье. Халелуя. Бурхан амьд байна. Бинд ганц л үг ярьд юм даа. Бурхан амьд байна. Амьд Бурханд итгэдэг хүүхдүүд амьд байдیں۔ Эцэж үхмэл байдгүй. Өнөөдөр миний ярих яг гол нэг ишлэл бол Иохан 3:16. Энд дээр тэгэхээр би хайр ярихгүй. Ам ярина. Юу гэвэл бид нар Иохан 3:16 харахад хүн болгон мэддэг. Хүн болгонд очиж ярьдаг. Юу гэвэл Иохан 3:16 үнэхээр хайр биений хайрл тэ бид нар хайрлцгаа. Тэгэд энэ Иохан 3:16-аас орохоос өмнө би ингээ офцер сууж байхдаа манай чуулганы итгэлийн тугаг гэж байдаг. Тэрэнд миний нүд айгуу туссан. Юу гэвэл би ер нь тэрийг эзээч уншиж байгаагүй юм байна шүү дээ гэд очиод санал тавь дэшээ гараад уншлаа. Тэгвэл юу гэвэл тэр яг чуулган дээр энэ цаг маш тунсах цаг юм байна. Манайх юм итгэлийн тугагтай шүү дээ. Та харж ирсэн үү? Тэгвэл одоо энэ илүү бүр амьд таны зүрх сэтгэл сүнсэнд тунгалахтай яг цаг нь ирсэн байна. Энэ зүгээр л өгцөн үг биш. Энэ бол амьд үг. Бурханаас өгцөн. Энэ чуулган яах гэж байгуулагдсан, яах гэж босч ирсэн. Бурхан яах гэж босгож ирсэн. Энэ дээр өгцөн байгаа байхгүй юу? За бүгдээрээ уншицгаая. Хотын сүм Бурханы амьд үгээр төрсөн чуулган гэдэгт бид итгэдэг. Хотын сүм Есүс Христ хийснээр баригдаж байгаа чуулган гэдэгт бид итгэдэг. Хотын сүм чуулганы тэргүүн Есүс Христ амьд барихны хүү гэдэгт бид итгэдэг. Бурхан эцэг өөрийн хүүгийн алдарч чуулганаар дамжуулан Тэнгэрийн хаанчлалыг байгуулна гэдэгт бид итгэдэг. Хотын сүм энэ хотын өндөрлөх газарч орчих ёстой чуулган гэдэгт бид итгэдэг. Хотын сүм Бурханы хүүгүүдийг төрүүлэх хевлий гэдэгт бид итгэдэг. Бурханы хүүгүүд болох түүний ариун хүмүүс хүчрэг ялгуулсан итгэгчд нь нийгэмд онцгой нөлөө үзүүлэхээр бэлтгэгдсэн, төлөвлөсөн, сургагдсан, хэлбэржүүлэгдсэн, ариусгагдсан нэгнүүд байх ёстой гэдэгт бид итгэдэг. Хотын сүм ариун сүнсний тасралтгүй урсах амийн голуудаар бэлхэн байх ёстой гэдэгт бид итгэдэг. Хотын сүм Бурхан эцэг ба хүүгийн харуулгаар заагур хаанчлалын бодлогын газар тунгалан хэрэгжүүлэгч түүний засаглалын дэлхийд дэх ертөнцид байх болно гэдэгт бид итгэдэг. Хотын сүм Христийн бие нэг хэсэг гэдэгт бид итгэдэг. Хотын сүм эзэн Есүс Христийн загламай хүч чадал түүний биднийг үрчилж авсан ариун цусны эрх мэдэлд итгэдэг. Хотын сүм эцсийн цагт асгарах ариун сүнсний цутгалд итгэдэг. Хотын сүм их эзэн Есүс Христийн дахин илгэлтэнд бат итгэдэг. Амен. Тийм ээ, хотын сүм эзэн Есүс Христ Бурханы хүслийн дагуу
мэдлсэн сүм гэдэгт бид итгэдэг. Үнэхээр бурхан өөрөө энэ сүмөө бүрэлдүүлэн бий болгосон юм бол саяны энэ тун хүртэл таны зүрхсэлтэр байх хэвээр. Хотын сүм гэдгийг асаад би гэж ойлгож. Юу гэвэл сүм гэдэг чинь хүн бүрийн бүрдэл буй жижиг сүмүүдийн нэгдэл. Тэрнээс хотын сүм гэхээр та зүгээр нь байшин битэлсвэлээр сүм гэдэг бол та өөрөө ариун байх ёстой хүн бол та өөрөө бурхантай уулзах хүн бол та өөрөө бурхантай халах хүн бол та өөрөө байхгүй. Тэрс энэ пастор ч юм уу эсвэл итгэлийн эцгүүд эсвэл энд нэг гарч байгаа нэг хүн нэг залуу ч юм эсвэл магтаалынхан ч юм уу биш байхгүй юу гэж та байхгүй. Та өнөхөр бурхан дотор одоо өчрөг байх хэрэгтэй байхгүй. Тэг бурхан юу гэж би мөх амба үхэл гэдэг замал хоёр замыг тавьж байна. Та нар алийг сонгох юм? Өөр зам байхгүй шүү дээ. Дундуур нь явдаг тийм дундын зам нэг юм ухаан санаа алдсан хүний зам ч юм уу. Тийм зам ерөөс нэг ч байхгүй. Нэг бол мөх ам, нэг бол үхэл. Тэгэл болоо. Өөр сонголт байхгүй. Энэ л бид нар болохоор юу гэвэл өөр сонголт байгаа юм шиг итгүүлэх хүсдэг. Дахиад нэг өөр сонголт миний бүтээсэн ч юм уу хин нэгний ярьсан нэг завгар байгаа. Түнд итг, түүнтэй хамт алах гэсэн тиймэрхүү шивнээ өгдөг. Чуулган гэдэг бол үнэхээр бурхан тэр дунд байгаа бол тэд нар юмсыг хөдөлгдөг. Юмсыг үнэхээр байгуулдаг. Тэгээ бид нар шүүгчт номноос шүүгчт номын 6-гийн 1 Израилийн хүүд эзний мэлмид Yorим үлдэж эзэн түүднийг 7 жилийн турш Медианы гарт тушааваа гэнэ. Бид нар бурхнаас холдох юм бол юу хүлээдгүү? Буг л бидний хүлээж авдаг. Муу нэг нь хүлээж авна. Та бурхнаас холдоод өөр хайчихгүй. Өөр зам байхгүй байхгүй. Та бурхнаас холдох юм бол дараагийн зам тодорхой. Хоёрхан л зам байгаа. Голоор нь гүйдэх ч юм уу эсвэл ингээд юм өөр тийш ингээд нэг хавцлал мавцлын жижиг хаваар явахгүй шүү дээ. Хоёрхан л зам байгаа. Нэг нь бол үхэл, нэг нь бол айм. Юу гэвэл бурхан биднийг хүчилдэггүй. Заавал энэ замдаар чи гарц зогсгээд. Энэ бол бидний сонголт. Бурхан гэхдээ бидний сонголтонд бүр хариу өгдөг. Тэр биднийг үнэхээр өргөмжилдэг. Өөрөө биднийг байршуулдаг. Бид нар ямар замаа сонгох вэ? Тэр зам дээр гарц зогсоход бурхан за одоо хоёлаа ажиллая. За одоо миний зам дээр зогссон уу? За окей, одоо би чамаа ажиллая. Чиний бодлууд чи устгая. Энэ нийгэмтэй яасан эвлэрсэн байгаа юм бэ чи? Чиний бодлууд чи ямар хэвлэрсэн байгаа? Яагаад энэ нийгэмнээс салж чадахгүй байгаа? Ямар гой сайхан байгаа? Юу байгаа? Би чам тэрнээс чи илүү өгье. Би чам тэрнээс чи илүү гайхалтай өгье. Би чамтай хамт талахъя. Хам бурхантай хамт талахдаг хүмүүс яадан гэрэлтдэг. Бид нар өөрсдөө заавал ч юм гэрэлтэх гэдэг шаардлага байхгүй. Яг л гэрэл бидний дотор амьдрахад бид аяндаа гэрэлтэнэ. Тийм болохоор үнэхээр бидний дотор юу байна? Энэ нийгэмдэр юу болоод байна? Чуулганууд юу хийгээд байна? Үнэхээр нэгдээд босоод яг энэ чуулган нийгмийн төлөө, үндэсний төлөө бүхэл зүйлийг ингээд түлхэж чадчихэв үү? Эсвэл тэрнтэйгээ эвлэрээд бурхан байдаг юм шиг. Бурхан байдаг. Гэхдээ тэдний итгэл байдаг. Тэгтээ яагаад юмс болохгүй? Яагаад юмс болохгүй га? Бидний зүрхсэл яг л хуучин шигэ. Яа халахад га? Би яг энэ үгийг ярихын үнд миний дотор амар бүр хэцүү байсан. Ярмааргүй штэ гэнэ. Гэтэ бурхан гараал ярил гэсэн. Ярих учраас ярьж байгаа шүү. Энэ л миний үг биш. Энэ л бурханаас илэрч байгаа үг. Бурхан үгээ хэлэхэд юмс болдог байхгүй. Яагаад бид нар ингэж хэлээд байгааг бол бурхан юмыг хийх гээд байгаа байхгүй. Өөр зүйлийг хийх гээд байгаа учраас бидний хуучинсаг бодлууд яг л бурханыг төсөөлсөн байгаа тэр тархинууд, зүрхүүд тэд нар ч өхүүлээд одоо миний бурхан би ийм байдیں۔ Ингэж ажилтیں۔ Чиний залбирал өсгөд юу болдгийг чи харах болно. Бурхан бол амь дотор байгаа хүн хүчтэй байдаг байхгүй юу? Үхэмл хүн юмыг тунгалж чадахгүй шүү дээ. Тэр доороос юу ч орилж чадахгүй. Зүгээр тэр шорон дор л байж гин. Түүнийг ямар ч хүчгүй. Харин амьд нэгэн босч ирээд тунгалахад яадгүй. Юмс болдог, юмсыг өрнүүлдэг. Эзекэл дээр байдаг тухай яснууд амьлан босч ирж бүрэлдэн ам болно гэдэг чинь яс биш тэр ам болж байгаа байхгүй. Юмсууч ам болж байна. Бурхан болоо би бол ам. Намайг бити амгүй мэд төсөөлөөдэй. Би бол ам байхгүй юу? Би бол ам. Амтай хүн яадын алхахтیں۔ Амтай хүн юмыг хийдیں۔ Амгүй хүн яадیں۔ Зүгээр шорон дор өвддیں۔ Тэр юу ч хийхгүй. Зүгээр л өвдөж чинь. Эцэн цаг болохоор мадуу босч ирэх байх. Тийм болохоор бурхан би та нартай хамт байхын тулд та нар бити өөр зүйлийг эрен хайгаад бай. Бити өөр сүстэй төвлөрөөд бай.
Тэгээд Сувдан астар 2-7 хоног өмнө гарч ярьсан шүү дээ. Та нар ингэж ядаж ингэ бурхны ингэж айлдаа ядаж ажиллаж явах дундаар ингэ магт энэ бол ичгүү шүү. Ингэж ярих чинь бид нар дараагийн түвшинд яаж гарах юм? Дараагийн өөр зүйл өгөхөд бид яах юм? Зүгээр бурхныгаа магтаж чадахгүй, бурхантайгаа өглөө цагийн өнгөрөөж чадахгүй, эсвэл бурхныгаа үг уншиж чадахгүй хүн дараагийн түвшинд яаж гарах юм? Дараагийн үг хэлэх юм бол бид нар төөрөн штэ. Бид нар бурхнаа танихгүй. Юу гэвэл би анх ариун сүнсээр хил авсны дараа миний нэг алдсан зүйл юу гэвэл би бурхан руу биш муу сүнсээр дайрч эхэлсэн. Бурхантай холбогдох ш би зүгээр л химэр яваа бөөнөрөө гараал залбираал хаан муу сүнсээ тэнд бүгдээрээ байлтыг гэлэн хитэн залуучууд яг и 20 21-тэй залуучууд шууглал яваадсан бохгүй. Тэгээ би бурхан надад энийг харуулсан юу гэвэл ингэж чи явж исэн штэ гэн. Тэгэл би юу гэвэл ариун сүнс өгсөн би бурхан эзэгтэй уулзахын тулд бурхантай хамт амьдрахын тулд өгсөн болохоос муу сүнстэй тулдахын тулд ч муу нэгнийг зайлуулахын тулд өгдөг байхгүй. Ариун сүнс танд хангалттай хасгаж байна гэдэг чинь бурхан эзэг таныг өөрлөгөө хангалттай дуудаж бүр хэмжүүрийг өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхэд бидний нэг төөрөл юу гэвэл тухайд залуучуудын төөргөл юу гэвэл муу нэгэнтэй байлдах гал муу сүнсийг муу сүнс хааваа нэстэн нэр овоо моон дээр гараал энэ бол өстө бидний хийснийх уг нь зөвлөдөө зөв зарчим зөв байхгүй юу. Гэхдээ яг тухайн цаг үед биш байхгүй юу гэлээ. Яг тухайн цаг үнэхээр ариун сүнс дөнгөж хилийг аваад ариун сүнстэй хамт нөхөрлсөн яг бол бурхан эцэг рүүгээ илүү ойртох байсан. Бурхан руугаа илүү ойртох байсан. Бурхантайгаа илүү цагийг өнгөрөөх байсан. Тэгээд эрэнгүүд аяндаа таны тунхагчин тэр юмсыг өөрчилнө. Таны тэр бурхан том болж ирнэ. Амьд болж ирнэ. Амьд бурханы хүүхдүүд яг тэр газар орилоод байх шаардлага байхгүй. Зүгээр юмцыг нураагаад хэлбэрт нь байранд нь оруулаад орохгүй байгаа зүйлсийг оруулаад тэгээ дараа нь шүүгчд 3-5 Израиль тарих үед Медианчууд Амалекчуудтай болон дорны өвгөдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв. Тэгээд тэдний эсрэг бэглэн сууж Гац хүрэх замын дагуух газрын үр жимсийг талхалж Израильчуудад хонь үхэр илжиг амьд амьтд үлддэггүй байв. Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон найгантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл адил тоошгүй ихээр ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулан хийн тулд ирсэн билээ. За яг энийг одоо би энэ тэндээс Тимоти хүмүүс ирнэ гэхгүй. Таны сүнс рүү, таны зүрх рүү бурхан өгөө өгөхөд та юу болдیں۔ Та эсвэл тэрийг ингээд холдчиход шүүгчдэг ном юу гэвэл ерөөсөө бурханаасаа холдсон хүмүүсийн ном багхгүй юу. Гаталж гараад эзэлж авцсан. Тэгээ яасан дараа нь суугатаа тайвширцсан. Тэгэл нийгэмтэйгээ эвлэрсэн, бусдтай адилхан эвлэрсэн. Эсэргүүцэл байхгүй. Тэр сүнсэн дотор ямар ч тийм бүр шаналлахгүй нэг энэний эсрэг би зогсмоор нэгсэн тийм зүйл байхгүй. Зүгээр эвлэрсэн. Тэгэл нэг шүүгч босч ирдэг, бурхан босож ирдэг. Тэгэл нэг Медианчууд ч юм уу, Филистичүүд ойрын ойрхон нутгуудын хүмүүсээс ингээл эзлээл, Самсон ч босч ирдэг. Тэгэл буцаал тэр хүмүүс өнгөрөнгүүд яг уу. Буцаал нөгөө нэг болжл руугаа нөгөө нэг бүхэл зүйлс ороод эхэлдэг. Энэ юу бидэрт хэлж байна гэвэл бид нар бас бурхан руугаа өдөр бүр цаг минут бүр тэмүүлэлтэйгээр алахгүй бол бидний доторх зүйл нэг жилийн дараа байхгүй болсон бол яг уу. Бурханаас өгцөг байхгүй болчул яг уу. Ам байхгүй болчул яг уу. Тэгсэрнэ би алхаад идэг. Би өөртөө бурханд итгэж ин бурхантай хамт бай. Би юмсыг нураана гэж явуулсан чинь таны тэр аль эзэний Медианчууд орж ирээд Тимотигээ байхантайгаа бүгд ингэ бариад та бурханы хайсан ч олж чадахгүй. Бурханаа танихгүй. Залбирал яадаг бурхан нэр хариулаад байгаа юм уу? Нэхэр би ариун сүнс сонсоод байна уу? Ариун сүнстэй хамт алхаад байна уу? Байхгүй тэр үгүүд нь байхгүй. Хайцсан. Медианчууд эзэлсэн буюу. Муу нэгэн бидний үнэхээр тайван байхгүй шүү дээ. Юу гэвэл Есүс хүртэл сорихтой дараа нэг боломж байгаа гарах байх гэж хүртэл ингээл олж ирсэн бол бидний дотор хүртэл үргэлж бидрийг ингэж зүрхийг тогшиж үнэхээр энэ чинь бурхан өгсөн үү? Үнэхээр бурхан чамтай хамт байгаа юу? Үнэхээр бурхан чамд үгийг өгсөн үү? Өнөр үгтэй гэж биднээс босч ирнэ юу гэвэл үг биднийг босгон байгуулдаг. Үг биднийг үнэхээр хүчржүүлдэг. Танаа гэр бүлд ч юм таны төлөө бурханаас өгсөн үг байх хэвээр. Энэ юу гэвэл та бос зогсоход хүчрэх болно. Яагаад гэвэл бурхандаа итгэж штэ. Энэ үг бурхан надад энийг өгсөн. Би энийг хамгаалж байна. Чи бол юу ч хийж чадахгүй, ямар ч хүчгүй. Тэгээд тэр хүмүүс тэр дахиж ирэхэ болон тэр нэг хит тогшоод за энэ ер нь халтарчгүй юм байна. Тархуу юм байна. Эний бодол бол хизээж өөрчлөгдөхгүй юм байна. Эний зүрх бол хизээж бүр ганхахгүй
алахгүй юм байна. Энэ үнэхээр бурхантайгаа хамт алхах юм байна. Үнэхээр бурхны хүүхэд юм байна. Энэ дотор үнэхээр аим байд юм байна. Үнэхээр бурхантай хамт алхахдаг хүн байна шүү дээ. Бурхан юу гэвэл яагаад бидний дотор одоо ингэж юмсыг хийх гээд байгаа учраас бид нар бүр ингээ оюун бодлоо зэгцэл, зүрхээ зэгтэл, сүнсээ зэгцэл, амьдралаа зэгцэл, салбар бүрний үрчин би ажилламаар байна. Салбар нүрчин би хамт баймаар байна. Би чамтай хамт алхмаар байна. Тэхийн тулд эхлээ чи яах вэ? Над руу ир. Миний зам дээр зогс. Тэгээ надаас үргэлж зуур. Надтай үргэлж хамт бай. Миний үгэнд итэг. Битийн хороог үгэнд итгээд. Миний үгэнд итэг. Би чамтай хамт байх болно. Би чамаа үнэхээр хүчрхжүүлэх болно. Тэнгүү нэг юм яхаа. Бурхан чи ингэж за ингэж байжсэн буцаад өөр юм хийгээл яг л бах байдаг хийвэрэ. Бах байдаг чин зөрөх ч юм уу. Ингээ явах юм бол ямар ч бурхны хийх ажил бүгд л тэр медианчууд гэдэг шиг хин нэгэн орж ирэл таны зүрхэнд суuna. Тэгээ та тэрнтэй эвлэрнэ. Эхлээд жоох эсэргүүцч үзэх бах. Яг хөө эхлээд израилчууд үзэхэл бах та медианчууд ирэхэд нь тайтах гад үзэн тэгээ сүрэн тэгээд эдгээр орж ирнэ. Тэгээ тэрний хийсэн бүх зүйлийг авна. Бурхнаасаа бид нар холдоход бидний байсан тэр зүйл авагдана. Би нэг бодож байхад манай гэр бүлийн савгийн талаар би бодож ирсэн. Бас байглаад их нэртэй бас хэлж ирсэн. Бид нар бурхнаасаа жоохон холдоод ингээд жоохон холдоо явхад юмс ямар амар өөр өрөнд юм бэ? Бидний юмс ямар их хулгайлагдсан юм бэ? Бидний савгийн тэр зүйлсүүд бүр хитэн 100 саяараа ингээд хулгайлагдаад алга болцсон байгаа байхгүй. Яаж байгаа юм чи би бурхнаасаа жоохон холдоход л жоохон анхаарал сарнил алдахад л түүнээс зүгээр ингээл тэрхгүй те түүнтэй хамт байхгүй тохиолдол яаж минийс надаас байсан бурханд өгсөн зүйлүүд авгадаа алга болчихж байгаа байхгүй. Одоо би тэрийг манах хэрэгтэй хүн байсан байхгүй. Би тэрний төлөө зогсох. Тэрнүүд аим бид нар аим хайр майр гэдэг дээ шүү дээ. Бурхан танд өгсөн үгийн төлөө зогсох хэрэгтэй та. Тэрнээс та зүгээр ингээд юу ч хийхгүй байжгаад бурхан дотор ялтыг байгуулад айрам юу идэв чадварч явах хэрэгтэй. Тэр хүмүүс зэвсгэж чадварч явах хэрэгтэй. Ном зам чадварч явах хэрэгтэй. Буун чадварч явах хэрэгтэй. Тэгхгүйгээр зүгээр ингээд дарга үлээгээл дарган дайрыг өнгөл нэг хитэн хүмүүс за дайрдаг л бахта энийг яаж ашиглах юм бол доо юу ч мэдэхгүй. Ийм хүн дээр бурхан юу асах юм? Юу хийх? Юу ч хийхгүй. Үнэхээр таныг хүчрхжүүлж босгож ирэх гэж байгаа бол өмнө нь өгсөн зүйлсүүд юу байна? Тэр зүйлсийг чинь дахин сэргээж бүр ингээд тод болгож ирж байгаа байхгүй. Шийдвэрлэгийн үг юу байгаа? Зүгээр өгөөл арилждаг үг юм уу? Зүгээр танд өгддөг тэгэл болоо. Энэ хизээ нэгэн өдөр биелэх бах тоо гэж дуусчдаг үг юм уу? Үгүй шүү дээ. Та энэ цаг мөчид яг одоо надаар биелэх болно гэдэг тэр тунхуй үг явж эхлэхэд тэр итгэвчдэг байхгүй. Тэрнээс та хизээ нэгэн өдөр биелэх бахтаа гэвэл хизээ нэгэн өдөр чи хизээж болохгүй. Яг одоо гэсэн тэр цаг дээр залбирах юм бол тэр зүйл чи яг одоо тань руу орж ирнэ. Тэрнээс та хизээ нэгэн өдөр ч юм уу хэдэн жилийн дараа гэдэг тэр зүйл чинь таныг амар тайван байдал дотор ч оруулж байгаа байхгүй юу? Та зүгээр л за хизээ нэгэн цагт сайхан болох бах та. Биш яг одоо сайхан болно. Яг одоо манай гэр бүлийн санхүү өрөөгдөн. Яг одоо бид нар идэгнэ. Яг одоо бурхан натаа уулзна. Яг одоо би бурхантай хамт байна. Яг одоо гэдэг тэр зарчим чи одоо ажиллаж эхэлж байгаа байхгүй. Хүлээх ямар ч боломж байхгүй. Суудаа асрын гарч ирээ. За бүгд хамтаа нэлээ залбирцгаа гэхэд би бүр сууч чадаагүй. Хинтээ яах вэ? Яг хурдан хөдлөхгүй бол ингээд юмсаас би хоцрох гээд байгаа байхгүй юу? Бурхны хийж байгаа юмсэр би ормоор байдаг. Айгу хурдан хөдөлсөн, айгу хурдан хөдөлгөөнүүд болсон, юмс болсон. Гэхдээ би тэр хийхгүй. Юмс болсон. Миний хавьд дотнож хажууч болсон. Бурхан ийм л эрчимтэй ажиллаж байгаа байхгүй. Тэг гэхэд л зүгээр зоригтойгоор маш хурдан хөдлөөд байрандаа гарахгүй бол. За нэг хизээ нэг өдөр болох бах та. Би нэг залбирах бах та. Тэр хизээ нэг өдөр шидэж болохгүй. Яг л хизээ нэгэн өдөр гэдэг чинь хизээж болохгүй гэсэн үг байхгүй юу? Тэгвэл яг одоо таны зарчим чи яг одоо бурхан дээр очиход бурхан танд арга замыг зааж өгнө. Бурхан маш тодорхой ярьдэн штэ. Тодорхой ярьдгүй бол хүмүүс яаж бурханы үг сонсох вэ? Самуэлийг бурхан дуудахад Илияг дуудаж байгаа юм шиг л гүйж очсон штэ. 3 удаа. Авраамд үгүй хэлэхэд яасан юм? Авраам тэр хайр гаргийн хэлээр яриаггүй штэ. Яг л түнтэй дотно, яг л харьцдаг, хүнтэй харьцдаг. Тэр мөн ах тэр яаж хоорондоо яаж харьцдаг. Яг л иймэр бурхан ярьж байгаа. Тэгэхээр бид нар амар агуу дуулаг тэнгэрээс чээ гэл тийм дуудахгүй. Таны дүрс цань сүнснээс бурхан би чамтай хамт бай. Хүчтэй бай. Би чамайг сонгосон.
Энэ үгүүд тодорх байхгүй юу? Тэгээд энэ үгүүд сүнсэн дотор тодороод ирэхэд таны оюун бодолч эзлэгдэнэ. Таны оюун бодол чинь бурхнаар дүүрнэ. Бурхны үгээр бэлхэн байна. Тэгэхээр та үнэхээр санаа зовлтгүй байх болно. Амар тайм таны дотор бэхжинэ. Үнэн таны дотор хүчээ эзлэнэ. Юуш таны бурхнаас өгсөн зүйлээс холдуулж чадахгүй. Энэ бол бурхны хүсэл, энэ бол бурхны хараа, бурхны хүч чадал байхгүй. Тэрнээс өөрийнхөө үгэн дээр одоо анхаар, өөрөө хэлж байгаа залбирал дээр анхаар. Цаг хугацааг би юу гэж бодож байгаа? Бурхны үг би юу гэж бодож байгаа? Өөрөөр бодож байгаа юм үнэхээр бурхны би ариун сүсээр үнэхээр цаг хүргэлт тэргүй тунхалж байна уу? Юмсууд миний төр хийгдэж байна уу? Би хүлээд авахд бэлэн үү? Бурхан бэлэн бэ? Хувцас өмс, хуйг доолго юу вэ? Сэлэм чадварж үгийг унш. Юу ч ирсэн чи тэр үгээр байлдах чадвартай бай. Чамд үг өгсөн байгаа. Тэр үгийг маань зогс. Юунд ч бүг. Ихнэр үр хөвгтэй хүртэл юунд ч бүү алд. Гэр бүлээч битээ алд. Бид нэр 2-7 хоногийн пасторыг дааж нэг өглөөний залбирал явуулсан байгаа. Тэгээ үндэсний төлөө залбирал руу би орохоор л гэр бүлээ авна. Нэг сон би бүр үндэсний төлөө залбирал залбирал болонгол би өөрийгөө гэр бүлээ тэгээ араас нь чуулгана, чуулган дээр онцгойлсон яг энэ залбирах хэрэгтэй идэв хүмүүсээ тэгээд тэр үндэсний залбирал дуусчихдаг байхгүй. Тэгээ дараа нь би яагаад бурхан би үндэсний бус зүйлийн төлөө залбирмаар штэ гэсэн чинь энэ үндэсний чинь нэг чинь танаа гэр бүл, танаа чуулган тэд нар хүчтэй байх юм бол чи тэршээ залбираад авах шаардлага байхгүй. Аяндаа юмс өрнөн, аяндаа юмс өөрчлөгдөн. Чи тэр зүйлийг анхаарад яхан бол тэр зүйл чинь чиний толгойн дотор томорно. Харин бурхныг чи анхаараа бурхантай хамтах бол бурхан чиний толгойн дотор томорно. Бурхан чиний зүрхэн дотор томорно. Тэр аим чиний дотор хүчрэг болно. Энэ зүйлийг сануулсан байхгүй. Тэгээ үндэсний төлөө залбирал дээр очих юм бол өөр зүйлийн төлөө намаа нэг залбир нэг шүтээ батаар юу гэл би гэр бүл ял авч очино, чуулган аль авч очино. Тэр дээр онцгойлон сануулсан хүмүүсийг л би авч очино. Тэд нар юу ч халдаж чадахгүй бол бидний нийгэмд хүчрэг байх нь. Бид нар нэгнийгээ тал зогсож чадна. Сүнсний хүчрэгээр дуу хоолойгоо нэгнийгээ босгож чадна. Тэрс та ганцаараа мундаг байж чадахгүй. Хин нэгэн босч ирэх хэрэгтэй тантай хамт. Бурхан хэлж итгэлийн эцгүүдээ битгий хүлээгээд. Тэд нар урд нь гараа заримдаа алах. Тэдний урд нь гараа зарим салбарыг эзэл. Тэгээ тунхагл. Тэгээ хамтаа бай. Бид юу ч битгий хүлээгээд. Зүгээр бурхан чамд юу өгсөн бэ? Тэрийг аривжуул, өсөг. Тэгээ бурхан дээр очи. Юу хүлээгээд байгаа юм бэ? Юу хүлээгээд байгаа юм бурхан хэлээд. Хизээ энэ тэр цаг чинь тэгвэл тэр цаг чи яг одоо байхгүй юу? Иш үзүүлгийн үгд өгцөн, чуулган дээр өгцөн байна. Хүн нэг бүр дээр өгцөн байна. Тэр үгд одоо бүр амьлах цаг нь болцсон бүр ингээд бийжээд таны бие дотор сүнсэн дотроос бүр орилоод яг энэ цаг мөч тэр биелэгдэх цаг юм аа. Тэгэхээр манай чуулган Самуэлийн тослогоос яг тэр нь босч ирэх хэрэгтэй байхгүй юу? Хүн нэг бүр, ганцхан хүн биш, хүн нэг бүр. 2 3 хүн биш. Бүгдээрээ хамтдаа нийлээ залбирахад юмс болдог. Юмс өрнөдөг. Бурхан энэ зүйлийг хүсээд байна. Бос анхаар бурхан дотор анхаар бити бос зүйлд анхаараад бай. Салбарууд дээр бити анхаараад бай. Би энэ салбарыг эзлэмээр байна. Би энэ салбарыг эзлээд байна. Тэгвэл тэр салбар таны оюун бодлыг эзлэн, таны сүнсийг эзлэн. Тэгээ та түүндээ автна. Юмс болохгүй бол та шанална. Бурханыг үгүйсгэн. Бурханыг толзох чадахгүй болно. Харин та бурхан дотор хамт байх юм бол тэр салбар чи аяндаа таны өв болж ирнэ. Та тэрэнд юу болж байгааг харна. Үг таны хөтлөн. Энэ салбарт энэ үгийг тунгалаадах. Тэгээ чи одоо харна. Сүнслэг ертөнцид бурхан байна гэдгийг тунгалаадах. Тэгвэл байсаар байх болно. Тийм болохоор бид нар бурханаасаа жоохон холдоход бидний гэсэн юмс алддаг. Бид юмсаа алддаг байхгүй юу? Бурхан өгөөлөдөг. Бид нар соорхоо сав байгаад байл яах вэ? Гоожрохол нэг нь тэгэл амар баяр happy баяр хөөртэй итгэж байдаг штэ. Баярлал яваад идэг. Баярлал яваад юм нь гоожоол идэг. Хараас гоожоол идэг. Юу гоож байгаа гоож өөрөө мэдэхгүй сүлдээ бүр нөгөөдөгтөө эвлэрсэн орсоол ингээл гоожж илээ идэг. Гэхдээ заримдаа таны хадгалж тээх ёстой. Сүнс нь юу гэж явах ёстой байхгүй. Хүн нэг бүрд бурхан өгөө өгсөн байгаа. Хүн нэг бүртээ ярьсан байгаа. Тод ярьдаг. Бурхан тод ярьдаг гэж хэлээд байгаа. Юу гэвэл би Авраамтай яаж ярьсан, би Ноатай яаж ярьсан, би Мосетэй яаж ярьсан. Тэр хүмүүстэй бурхан үгээ иглээ ярьж гинэ гэдэг чинь юмс болохгүй л бурхан хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үг нь заавартайгаа ярина. Яаж хөдлөх юм, яаж хийх юм.
Энэ салбарыг өөрчлөөдөггүй л тэр салбарын бүр бүхэл схемийн бурхан өөрөө танд зурж өгнө. Яг л майхан сүмийг барьж байгаа юм шиг хитэн тохоо хитэн санж уу. Хин яаж яах вэ? Хин тэр дотор нь хөдлөх үү? Энэ бүхэл зүйлс бурханаас өгдөг байхгүй юу? Тэрнээс бурхан нэг тодорхойгүй юм зүгдэггүй, тодорхой бус бурхан биш. Тэр бол амьд бурхан. Амьд бол тэр таны дээр амьдарч л байвал танд өгөө өгсөөр л байх болно. Тэгээ та талаар үгэн дээр босоод ирээ зогсоход юмс өрнжил байна. Бурхан лугуу анхаар түүний оюун бодлыг бүр эвлэр зүрхээ өг. Түүнтэй эвлэр. Түүнд шийдвэр гарга. Түүнтэй зогс. Тэгэд юмс болох болно. Тэгэд харах болно. Бурхан харуулдаг байхгүй өөрөөгөө хүмүүст би яаж ажиллаж байгааг харуулдаг. Би энэ салбарт ингэж ажиллаж байна. Би сүнслэг ертөнцид ингэж ажиллаж байна. Тэгээ сүнслэг ертөнцид юмс болгож тэрийг харж байгаарай. Хүмүүс яаж юмсыг хийхийг чи хараарай. Хүмүүс яаж залбирахыг чи хараарай. Хүмүүсийн залбирал яаж өөрчлөхийг чи хараарай. Хүмүүсийн магтаал яаж өөрчлөхийг чи хараарай. Яг л өнгөрсөн 7 хоногт залбирал магтаалын бүдрээ залбирсан шүү дээ. Тэгээ миний дуулах дуунууд байрал нь өөрчлөгдсөн байгаа. Яг л яагаад л сүнснээс би энэ дуг дуулах хэрэгтэй юм ингээ шийдвэр гаргаад тэгээ өөрчилсөн. Тэр үг л урд нь бид нар бол зүгээр л яг л нэг хэвэн яг л ингээл бэлтэж байгаа л энэний дараа энэ дуу, энэний дараа энэ дуу гэдэг тэр дуг дуулдаг байсан бол өнгөрсөн 7 хоногт өөрчлөгдсөн. Байрал өөрчлөгдсөн. Гинт би сонир болсон. Яна одоо дараагийн дуг би энэ орж байгаа хүмүүст яаж мэдүүлэх вэ гэдээ би бүр сандарч эхэлсэн сүүл рүү. За яах вэ гэж. За тухайн дууных үгийг хэлэх хэрэгтэй юм нэгэд дараагийн орох дууны үгийг хэлсэн. Бурхан бүр ингэж ажиллах байхгүй юу гэж бүр юм хурдтай өөрчлөлдөг. Таны бүргээд төлөвлөсөн байсан юм чи өөрчлөөд эмгцсээс нь гаргаад ирэнгүүт та сандарч ил яна одоо бурхан яна гингүүд харин за одоо чи 50 байж одоо би ажиллах чинь гэж ороод ирнэ. Юу гэл чиний ботсон юм чинь бурхан устгаж гин. Тэгээ хариу зүс өөрөө орж ирж гин. Тэгээд өөрөө хөдлөж гин. Юмсыг бүр хөдлөгөөд. Таны оюун бодолдох тэр бодлыг зүрх сэтгэлдэх тэр бодлыг чинь арилгаад одоо би орж ирмээр байна. Одоо би ажилламаар байна. Өчүүхэн бодолтой битий бай. Өчүүхэн зүрхтэй битий бай. Би бол агуу штэ. Би бүр ертөнцийн дэлхий бүгдийг бүтээсэн. Ийм агуу этгэнд эцэгдэг. Тэр үнэхээр энэ чуулганыг бий байгуулж үнэхээр өөрөө бүрэлдүүлсэн юм бол энэ чуулган хүчрэгж байх хэвээр. Энэ чуулганыг хүчрэг болгодог нэгжүүд буюу хүн нэг бүр хүчтэй байх хэвээр байхгүй. Тэрс ганц хоёр хүн хүчтэй байгаад энэ чуулган бас гэхдээ явна л та хүчтэй байна. Таны хүч нэмэгдвэл улам илүү хүч орж ирнэ. Улам илүү юмсыг хийн, улам илүү салбарууд нээгдэнэ. Улам илүү юмсууд хийгдэх байхгүй юу? Бурхан хэлж чинь юу гэл санхүүгийн салбарын валютын салбарыг би үнэхээр үл хөдлөх сарангийг би хөдлөж байна. Хар юмсыг хар ор. Энэ зөвхөн минийх юм уу? Ганцхан миний хөв юм уу? Тэ бурхан үгүй шүү дээ. Бүгднгийнх байхгүй. Хүний бүртэй. Чамтай хамааралтай болоо. Энэ чуулгантай хамааралтай хүн бүр. Тэг хитгэлжлийн Христийн нэрээр овуулж байгаа бүх хүнд энэ хамааралтай байхгүй. Тэгвэл нэг хүн босч иржээ зогсоход 2 3 босч ирээ зогсоход тэнд юмс болдог бид харна. Тэг бид хамтлагчтайг олж харна. Хамтдаа нийл залбирдаг хүмүүсийг босгож ирнэ. Тэг юмс сүнсээ таньна. Биеэ таньна. Та өөрөө гүйчж явах шаардлага байхгүй. Сүнсээ тань, биеэ тань. Нийлээ залбирахад юмс болно. Юмсууд өөрнөн. Тэгвэл бурхан хэллээд байна юу гэл. Энд дээр шинэ гэрээнээс Паулийн 1-р Коринт 9:26. Тиймээс би ямар ч зориггүй мэд гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохох мэд нудралдаг бус. Харин бусдад сайг мэдлэг тунгалсан атлаа өөрөө тэнцээгүй байх вэ гэсэндэ бие зовоож өөрийнхөө боол болгодог. Өөрийгөө боол болгодог. Паул хэлж би тэнцээгүй байх вэ дээ. Өөрөөгөө ярьдаг үгэнд өөрөө тэнцээгүй байх вэ дээ. Би үнээр агаар хоосон цохог үгээд авах вэ дээ. Тэгвэл одоо бид нар яаж яваад байна? Тэ үнэхээр би тэнцсэн үү? Би үнэхээр бурхантай хамт байна уу? Бурхан минь дээр ажиллаж байна уу? Бурхан намайг хөдөлгөж байна уу? Ариун сүнс надтай үнэхээр ойр дотн байна уу? Надад үнэхээр хайртай байна уу? Энэ үгийг бид нар дахиад өөрсөн дээрээ буюу яг бурхан руу бас өргөх хэрэгтэй. Яг одоо өөрлөгөө өнгөх цаг ирж байна гэж явах бурхан яг өөрлөгөө өнгөж хар. Яг би хаана алхаж байна? Яг бурхан минь дээр байна уу? Тэгэхээр би яг Есүст итгээд байна уу?
Яг миний амьдрал дээр Есүс Христ ингээд байна уу? Би үнэхээр ариун сүнстэй зүг алхаж гин үү? Ариун сүнс үнэхээр бодтой гэсэн. Тэр юмсыг хийдэг гэсэн. Тэр өглөөс ирэхэд өглөөний мэд ариун сүнс гэж босч ирээл үгийг тунгалуулдаг. Өглөөс ирээл нүд нэгэл гайхамшиг болдог юу гэвэл бурхны гайхамшиг тунгалж эхэлдэг. Бүр өглөөний нүд нэгэл үгийг тунгалж эхэлдэг. Үгийг тунгалж эхэлдэг. Юмс өрнөдөг, газар тэнгэрийг нийлүүлдэг. Би өөрийнхөө оюун бодлыг бэлтмээр байна. Би өөрийнхөө сүнсийг бэлтмээр байна. Би өөрийнхөө биеийг бэлтмээр байна. Босч ирээл бурхны сайн сайхан дээр нь өөрийнхөө харааг таммаар байна. Би нийгмийн харж байгаа зүйлсээр таммааргүй байна. Энэ зүйлсийн бодож байгаа зүйлсээр таммааргүй байна. Йосепийг шоронгоос боловсрал буюу боол байдлаас боловсралыг авсан гэсэн шүү дээ. Юу гэвэл тэрийг бурхан өөрөө сургасан байхгүй. Тэрс нийгэм биш. Нийгэмтэй ямар ч хамааралгүй. Мосе ч хүртэл Египтийн боловсролыг сурсан. Гэхдээ бурхан тэрийг өөрийнхөө дагуу, өөрийнхөө боловсролоор, өөрийнхөө хүч чадлаар удирдсан байхгүй. Тэгвэл бурхан хэлж байгаа байхгүй. Өөр дээрээ одоо төвлөр өөрлөгөө хар. Бурхан чамтай хамт байна уу? Бурхан чамайг хөдөлж гин үү? Чи бурхантай хамт байна. Өглөөс ирж юу хийж гин? Өдөр нь чи юу гэж орой ирээд юу хийж гин? Чиний ихэнх цаг чи юунд өнгөрөөд байна? Эсвэл суудаас дэрнжээр за одоо дараагийн номлол эсвэл ингэхгүй. За одоо маргаашаас бүгдээрээ өглөөрт босоод тим биш л тэгэж уншия, тгий инги чи ичгүүр ахгүй юу? Ичгүүр би бүр дуртай Библийг нэх хэрэгтэй. Би дуртай залбирах хэрэгтэй. Би бурхандаа тийм хайртай байх хэрэгтэй байхгүй. Хайр гэдэг чинь тэр л байхгүй. Тэрнээс биш хайр гэдэг чинь биеиндээ нэлгонж очиод би чамд хайртай гэдэг ч үг биш. Зориулт. Бурханд яаж өөрийгөө зориулж байна? Бурханы цагт яг өөрийгөө яаж зориулж байна? Энэ бүхэл зүйлс чинь бурхан харж байгаа. Бурхан амьд бурхан бол хардаг. Амьд гэдэг үн сан амар хүч байгаа. Айгүй хүчрэх үг байгаа байхгүй. Зүгээр л нэлгансан үг биш. Бурхан танд амьтай, хайртай гэж биенээ тэрвэрдэг үг биш байхгүй. Ам гэдэг чинь хүнийг амьлуулдیں۔ Хүчийг өгдیں۔ Бусдыг ч бас амьлуулдیں۔ Ам гэдэг бол зүгээр л зүрхэн дотор юм цохилж штэ гэвэл. Та тэр түүнийг алдмааргүй штэ. Тэр зүрхийг зогсоомооргүй штэ. Тэр зүрхийг зүрхэн гэдэг зүрхэн зогсоомоор штэ. Ачаалуулмаар байна. Бурхантай юмсыг хиймээр байна. Хүнийг хардаг биш. Өөрөө та яг одоо хаана байна? Би яг хаана зогсох ёстой вэ? Би энэ чуулганд яг аль газар зогсох ёстой вэ? Миний залбирал яг юу байх ёстой вэ? Манай гэр бүл яг хаана зогсох ёстой вэ? Зүгээр л хоосон баяр хөөртэй итгэж бүү бай. Яг одоо өөрлөгөө өнгөж хараад хоёр дахь нь юу гэвэл энэ цаг мөчид бидний шийдвэр гаргах цаг ирж байна. Йошуа 5:13 дээр Йошуа Ерихогийн ойролцоо байх үедээ нүдэн дээш өргөн хартал эсрэг талд нь сэлмээ суглан гартаа барьсан хүн зогсож байв. Йошуа түүн рүү очин түүнээс та бидний талд уу манай дайсны талд уу гэж асуусан. Энэ үг одоо эргээд юу гэж бол бурхан чи миний талд уу эсвэл дайсны талд уу? Чи миний талд алах юм уу, нийгмийн талд алах юм уу? Чи өөр дээрээ алах юм уу эсвэл бурхан дээр зүг алах юм уу? Энэ нэг асуулт одоо биднээс тавьж байгаа байхгүй. Яг нь уншиж яхад бурхан за одоо асуу. Миний талд уу эсвэл чи дайсны талд уу? Тэгэхээр миний талд бол бүгдээр хамт гарыг байлдъя. Хэрвээ дайсны талд чи явж болно. Энэ дэм бол яг миний хүмүүсийн л дээ. Эндээ бол надтай хамт алхах гэсэн шийдвэр гаргасан хүмүүсийн л дээ. Тэр хоосон галахдаг хүмүүсийн дайм биш. Энэ бол одоо тоглоом биш. Сэлмээр жоох хөвгт байлдгүй штэ. Сэлмэг гараас хөлөө хэсэг нь чадваргүй хүн тэрүүгээр байлдаж чадахгүй. Өөрийгөө ална магадгүй, өөрийгөө дүрнэ. Амийн орлого зүйлийг таньж бурхан эзэж өгөхгүй. Харин таны чадвартай болсон цагт тэр сэлмийг өгнө, чадварыг өгнө. Үгсийг өгнө. Юмсыг нураалгана. Юу гэвэл би жоохон залуу байхдаа хэлжсэн шүү дээ. Тиймэр оон дээр очиод тэр амар хэлхлээр залбираад баа гэлээсэн тийм биш. Тэр чинь бурхны төлөвлөгөөтэй бурхны үгийн дагуу дайддаг зүйл аахгүй. Бурхан танд энэ үгийг тунгал гээд үгийг өгөхөд та тэр зүйлийг тунгалахад тэнд юмс болтыг. Тэрнээс та өөрөө төсөөлөд бодоод за энэ Библиэлд нэг иймэрхүү ишл байсан да. Тийм энэний дагуу нэг үйлдэлд үзье да биш. Бурхан өөрөө нарийн өөрийнхөө хүмүүсийг дагуулдаг. Ямар салбарт ямар үг тунгалуулах гэдэг. Таны гэр дээр бүр яг юу хэрэгтэй? Чиний хараагүй зүйлсээс цаана өөр зүйлс байгаа. Тэр үгээ босгож ирээ танаар тунгалуулдаг.
Тэгээ юмс болдог. Тэр яагаад гэвэл таны үг биш, тэр бурхны үг. Тийм бол бурхныг яадгүй амьдэрдэг, ам өгдөг, хүчийг өгдөг, хүчрэг байдаг. Таны үгнийг ганц хоёр тунгалаад алга болчихно. Харин бурхны үг бол танаас салдаггүй. Байнга таныг мушигдэг. Байнга тантай хамт байдаг. Тэр үг юу ч хулгайлж чадахгүй. Тэр үг бүр юу ч хүчийн сулруулж чадахгүй. Тэр бүр улам бүр томорцоор байдаг. Тэгээ шүүгчд ном Гидеоны дайн гарч байгаа. Гидеоныг бурхан босгож ирээд Медианчуудын одоо түрүүний дарлагдсан Медианчууд байгаа шүү дээ. Тэдний чи эсрэг одоо ингээд нэг хүнийг босгож ирээд өөрийнхөө өмнө тавиад дайдагч байна. Тэгээ дайнд юу болдгоо? Тэр бүгдээрээ дайтад хооронгороо цуглардаг. Тэгэд эзэн юу гэж хэлсэнгүй. Эзний тэнгэрэл түнд үзэгдэн эргийн дайч минь эзэн чамтай хамт байна. Гэсэн Гидеон хариулан эзэнтэй минь хэрв эзэн бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдно вэ? Бидний өвгдөөс эзэн биднийг Египтээс аварсан шүү хэмээн бидэнд хуучилсан. Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо эзэн биднийг орхиж Медианы гарт өгчээ гэхэд эзэн түүнд хандан чи өөрийнхөө хүчээр явж Израилийг Медианы гараас аврах тун би чамаа илээж байгаа бусуу гэв. Гидеон түнд эзэн минь би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтэн манай бүл Мазийн дотроос хамгийн дорой нь мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд эзэн түнд би өнөхөр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цогж алах мэд Медианыг дийлнэ гэв. Ганц хүний цогж алах мэд би Медианыг дийлнэ. Тэгэхээр хүний бүрийг одоо юу гэл яг л Гидеон шиг эрэмгий дайчин байна. Босчир би чамтай хамт байна. Би чинь зүрхэн доторх, би чинь оюун бодол доторх. Миний эсрэг тэрсэлсэн чи өөрөө ч мэдэхгүй байгаа тэр зүйлсийг одоо би нураана. Тэгэхээр нураагаад би өөр зүйлийг өгнө. Тэгээд чи үг ямар байдгийг мэднэ. Бурхны үг ямар хүчтэй байдгийг чи мэднэ. Чи юмсыг яаж нураадгийг ойлгоно. Үгээр яаж байлдгийг чи мэднэ. Үгийн хүч юу байдгийг чи бүр мэднэ. Ариус чамтай хамт байхад юмс юу болдог чи харна. Тэрнээс зүгээр л нэг юм тайлан тоглолт хийх гэж байгаа жүжигч биш байхгүй юу? Гэл тэнд нэг орилол байдаг. Баалын шүзүүлэгч гэл бүжиглээл орилол ингээл бурхан ингээд одоо ингээд буулгаад өгөөч гэсэн тэнд нь илээ яадгүй. Зүгээр галт түлээл тавина гэл тэнгэр галбуу. Тэгээ болоо. Хүчрэг үг байхгүй чи бурханы үг байхгүй. Би өөрөөрөө савсгах юм бол энэ савсгнаа л байна. Бүжиглээл байна. Юмс болохгүй. Харин бурханы үг орж ирэхэд тэнд зүгээр та зогс гэдэл тэгэл болоо. Бурхны үг чи юм хүчрэг үг байхгүй. Гарч иргүүлгээл гарна. Тэр чи өөрөө хүчээр гарч ирээгүй шүү дээ. Юу гэл гарч ир тэгэл болоо. За тэгэл болоо. Тэгэл юмс болно. Өдөр өдрөөс өөрчлөгдөн. Юмс тэр үг таны дотор ажиллаа байна. Тэр үг бүр таны дотроос идээд байна. Бүр идэнэ гэдэг нь бүр таныг хүчрэгжүүлээд байна. Идэнэ гэдэг чинь таны гэсэн бодлуудыг идээд бурхан бүр өөрөө томорч байгаа. Таны оюун бодлыг чи бүр эзэлж байгаа. Ариун сүнс бүр таны дотор хүчрэг болж ирж байгаа. Тэр үг бол хүчрхэг. Бурхны үг бол хүчрхэг. Үнэхээр энэ чуулганд ишүүлсэн бол тэр үг одоо биелэгдэх цаг байхгүй юу? Яг тэр зүйлсүүд яг одоо хүний бүрийн дотор биелэгдэх ёстой. Тийм болохоор бурхан энэ зүйлсийг одоо хийж байна. Хүчрхэг бай. Би юмсыг хийж байна. Хуучин шигэ битгий алах. Миний үгэн дээр төвлөр. Тэгээ чи намайг яг ямар гэдгийг мэдэх болно. Тэр дан эхлэм юу гэж эзэн шүүгчд номын 7-гийн 3 дээр тийм учраас одоо хүмүүст айл сүрдэж байгаа хүн бүр буцсан Гилеад уулаас холдон химэн тунгал гэв. Айд сүрдэж байгаа хүмүүс байвал яв. Бурхан бол ингэж дайдаг юу гэл миний тал зогсож чадахгүй бол яв. Би чамаад ихтэй аавн. Гэтэ чи бол энэ бол чиний дайм биш. Айдаг хүмүүсийн дайм биш. Ухардаг хүмүүсийн дайм биш. Хоосон алхдаг хүмүүсийн дайм биш. Энэ бол миний тал 100% бүх зүйлээ өргөөд яг л миний тал зогсно. Миний санхүү яаж сүрч байсан би таны тал зогсно. Яг бид тэр салбар дээр би анхаарахгүй би бурхан дээр анхаарна. Тэгээ бурхан надад тэр салбарыг эзлэх хүчийг өгнө. Үгийг өгнө. Тэгээ би тэр үгийг тунгалахад юмс болно. Тэгээ би тэр үгийг бариад зогсно. Тэгээ би баяр хөөртэй байна. Бурхан яг л ингэж ажиллаж байна. Бурханы үг бол хүчтэй. Таны үг юу ч биш. Энэ нийгмийн үг юу ч биш. Энэ нийгмийн бодлууд юу ч биш. Бурхан үгээ хэлэхэд тэгээ юмс болно. Юмс болоход та зүгээр дагаал явна. Тэгээ та бурханыгаа магтана. Тэнд л магтаал байна. Бурханы үг биелж байгаа та харна.
Тэгээ та бурхныгаа магтана. Миний бурхан ийм гайхалтай бурхан. Бурхан юу ч үлддэггүй, юу ч хийдэггүй, өөрөө ч цуг алхдаггүй. Тэгээ магтъя гэхээр магтаалын үг замнаас нь гардаггүй. Ийм хоосон зүйл одоо дууссан. Хоосрол дууссан. Бүх зүйл дууссан. Айдас дууссан. Тэгээ дараа нь яасан бурхан бас нэг юу цэргүүдийн цул дунд сорил тавьж шít. Ус яаж ууж байгаагаар нь ялгаад хоёр талд хуваагаад яг л хүн шиг алхахдаг бурхны өмнөг бурхны хүүгчиг алхахдаг хүмүүсийг шигшиж авч шít. Тэрс нохоо шиг долоодог нэг юм биш. Бурхныг хоошин тавьдаг нэг юм биш. Бурхны үгэнд итгэдэггүй нэг юм биш. Яг л бурхны үгэнд илтгэдэг түүний загуу алхахдаг тэр хүн дээр бурхан өөрийнхөө одоо шин зүйлсээ хийж байна. За одоо чи надтай явж болно. Одоо би чамд өөрийгөө таниулъя. Одоо чи миний дайн руу орсон. Энэ дайн бол бухарх зам байхгүй. Зөвхөн урагшилдаг зам. Одоо би чиний доторх ямиг цэвэрлэе. Би чиний дотор зүйлийг угаая. Галдан шатаалт буюу хүүхэр тэнгэрээс бууж ирнэ. Энэ зүйл юу урж ирж байгаа? Намаа шатаахын тулд үгүй. Миний тойн үлдчихэж байгаа. Миний гэсэн тэр зүйлсүүд, миний оюун бодлоод, миний хойно сатарж байгаа зүйлсүүд бурхантай харилцахад, бурхны зүйл рүү ороход сатарж байгаа тэр зүйл бурхан хүүхэр галаа буулгана. Эхлэл номын 19 дээр Лотыг бурхан дуудаж байгаа. Уулруугүй. Тэ би энэ хотод одоо юу? Хүүхэр гал тэнгэрээс бууж ирэх чинь газараас би бүр ингээд бүх зүйлийн цөмлөн гаргах чинь. Чи үр хөвгтөө аваад яв. Тэр ингээл юу хөргөн очилсанаас тоогоогүй л дээ. Тэгээ сүүл рүүгээ бүр эзний тэнгэрэлж гараас нь бариад уул руугүй Лот юу гэсэн уул харахад арай жоо хол байна. Би хүрхгүй юм байна. Би тэр жижиг хот руу явъя гэсэн. Тэгтээ уул руугүй юу болох байсан бэ? Дараа нь тэрсэл уул руугаа л очиод амьдэрсэн шүү дээ. Яагаад бидний үг ингэж бурхан юм хэлэхэд би ингэж юм байна, би тэгч юм байна гэж хүчийг яагаад бууруулад байна. Гэтэ тэр үг байхгүй битгий хүчийг бууруулад байна. Нэг үг хэлсэн бол заагаа хүлээж аваад тэгээ шууд алах. Энэ дээр чинь би ингэж болов, энэ дээр чинь би ярьж чадахгүй болов, энэ дээр чинь би яана сүрэл амсчих болов, энэ дээр чинь миний тийм болчих болов. Тэгээ бурхан чиний үслээр за тэгвэл чи тэгдэ. Яг тэр цэвэр үг холдож байгаа байхгүй. Тийм болохоор бурхан юу гэвэл одоо та нарын тэр санаа зовж байгаа. Та нарын яг тэр бурханы үгийг өөртөө холсон тэр байдал, зүр үзэл шинжлэх холимог байдал, бурхан руугаа ойртож чадахгүйга тэр байдал төрч би одоо хүүр галаа цутгая. Чээр уулруугүй. Хоошо бити эргэж хараарай. Хоошо бити эргэж хараарай. Тэгвэл чи хойдохтойгоо үлдэнэ. Яг л Лот ихнэр шиг үлдэнэ. Филиппастер хүртэл номдор хэлсэн зүйл анцан дээр гараа тавиад авдаг хүн гэлээ. За эргээд харъя. Тэр нэшлэг харъя. Лук анцан дээр гараа тавиад эргэж авдаг хүн бурхны хаанчлалд тэнцэхгүй. Та гараа тавьсан л бол бити ав. Таны гүү гэсэн болгүй. Бити хоошоо эргэж хар. Бити хоошоо ухар. Бурхан тантай хамт байгаа. Тэнгэрэл таныг гараас нь барьсан гэдэг шиг бурхан таныг гараас чинь бариа хөтлөөд тэр уул руу явна. Тэр уулан дээр амар тайван байх болно. Уулан дээр баяр хөөр байх болно. Уулан дээр зүвт байдал авах болно. Хойно үлдсэн бүхэл зүйл шатан алга болсон. Тэгээ би манай гэр бүл би тэр буруу шийдвэр гаргасан тэр санхүүгийн асуудал дээр харах тоолонд би нэг байшин удлаж авах гэж болсон байхгүй юу? Муу нэгний. Тэгээ тэр байшин хайжгаар би байнга өнгөрдөг. Бүр өдөр болго өнгөрдөг. Тэгэд өнөөгийн өмнө бурхан за одоо харахаа бол. Би одоо хөхөр галаа буулгах гэж байна. Тэгээ битээ дахиж тэр лүү хар. Одоо миний хийж байгаа зүйл рүү хар. Биний чи хэд дахин илүү их болно. Би чамд энийг хэд дахин илүү өгөх болно. Чи надад итгэж гин үү? Тэмээ би итгэж гин. Би чимд амжилтыг өгөх болно. Амжилт гэж юу юм? Энэ нийгмийн хараад байгаа амжилт ч биш. Би чамтай хамт байх болно. Би чам хөтлөн дагуулах болно. Чи гараа битээ яв. Чи битээ хоошоо эргэж хараад бай. Нэг л өдөр чи давс болоод үлдчих үү дээ. Нэг л өдөр чи хоцорчих үү дээ. Нэг л өдөр чи тэр зам дээр гацаад өөрийгөө алхаж байгаа мэт өсөөлөх үү дээ. Тийм болохоор бурхан хэлж байна.
Юу гэвэл битээ хоошоо эргэж хар. Битээ өөр дөрөө төвлөр. Битээ өөрийнхөө алдсан алдаан дээр төвлөрөөдөө. Энэ зүйл чинь дууссан байхгүй юу? Өртөө байсан бол өөрөөсөө гарна. Гар харгацсан бурхан тань зааж өгнө. Бурхан гайхшин дараа ажиллаж болно. Гайхамшигт бидэрт яагаад өгдөж болдгүй юм? Бид нар нэрлэхүү хүмүүс юм өгье гэхээр өөр шиг төсөг нэг өөр хүмүүс төсөөл болох юм болоо да гэл. Бид тийм бэ. Өгье бол аав. Танд өгж ийг бол таав. Чи бурхан хүүхдээ мөгж явах чи хүн тэгээд тийх болов энэ зүг болов. Би жоохон ингэсэн штэ. Тийм төрөглөөсөө гараа. Бити нэрлэхүү бай. Нэрлэхүү биш хүн яадгүй шууд бүх юм очиод ла гэх бүх юм ярьдэн штэ. Үүнтэй адилхан бурханы өмнө очиод бүх зүйлөө өрг, бүх зүйлээ хил, бүх зүйлээ тавь. Тэг бурхан танд ариун сүсийг өгсөн. Энэ бүхэл алилууч уг нь бол аль хэзээний дууссан байхгүй юу? 2000 жилийн дэртэг Есүс Христ ирээд боддоор энэ махан биеэр төрөөд тэгээ загалмаа хүчээр ялаад бүхэл саад дотгорыг дараад бүхэл хүчийг тэр доор нь оруулаад аль хэзээний дууссан. Тэгээ 2000 жил өрнөдөг зүйл дахиад бурхан минь намаа ингэж бурхан бууж ирээч хидэж болж ирэх гэдэг. Бурхан надад өөрийгөө илчлээч. Хоосон хүчин дууссан байхгүй. Айл 2000 жилийн тэртээ Есүс Христ ирээд энэ дэлхий дээр мэдлээд бүхэл зүйлсийг дуусгацсан. Харин муу нэг бидний оюун бодол дуусаагүй мэт. Бага мэт ингээл төсөөлөл өгөөл өгдөг. Тэрэнд нь бид итгэл яваал гэдэг. Юу ч болохгүй байгаа юм шиг. Үгүй аль хэзээний болцсон. Бурхан юмаа хийцэн. Одоо таны хийх хэлж явахгүй. Одоо та бурханы өмнө зогсоод Есүс Христ таны дотор бийжээд та гэрлэн болоод Есүсийн дүрээр чин зэргийн дүрээр биш Есүс Христийн дүрээр ариун сүнс таны дотор хүчрэгжээд үгийг тунгалахад газар дэлхий чичрэх болно. Газар дэлхий өөрчлөгдөх болно. Миний оюун бодол өөрчлөгдөх болно. Миний зүрх сэтгэл өөрчлөгдөх болно. Миний алхаа өөрчлөгдөх болно. Хуушин чин зэрэг байхгүй болно. Яг л хүүхэр гал бууж ирж шít. Миний бүх зүйлийг шатаачлаа шít. Одоо би яах юм? Бурханаа л хорогдох газараа болгоо шít. Бурханыхаа л уул руу явна шít. Тэгвэл бурхан аль хэзээ ажиллаа хийцэн байна. Тэгвэл тэрэн дээр гараад алхаач. Гүүгээч. Юу хүлээгээд байгаа юм бэ? Юу хүлээгээд байгаа юм бэ? Хизээ нэгэн өдөр үү? Хизээ нэг өдөр ч яг одоо байхгүй юу? Яг л одоо. Савн салбар дээр яг л одоо таны тунгалаг байхгүй юу гэж. Яг л одоо бурхан би энэ зүйлсийг өөрчлөн. Яг л одоо энэ цаг мөчид. Яг энэ цаг мөчид би сууж явахдаа юмсыг өөрчлөх болно. Маргааш гэж байхгүй. Нэг цагийн дараач гэж байхгүй. Яг одоо би танд итгэж байна. Яг л одоо би таны өмнө очимоор байна. Яг л одоо сүнс миний дотор дүүрэн байх болно. Яг л одоо бурханы үг намайг хэлбэржүүлэх болно. Яг л одоо намайг цэвэрлэх болно. Яг л одоо бурхан миний дотор ажиллах болно. Яг л одоо миний оюун бодлого өөрчлөгдөх болно. Яг л одоо ариун сүнс миний дотор дүүрнээр орчих болно. Ариун дүүрэн байдлыг би одоо л мэднэ. Түүний ятгалыг би одоо л мэднэ. Эцэг нэг өдөр биш яг одоо. Яг л одоо аахгүй юу? Бурхан яг одоологтын зарчимтай одоо ажиллаж байгаа байхгүй. Монгол үдэс нэр нь дэлхий хаасаагүй. Яг л одоо. Хизээ дараа гэсэн үг байхгүй. Дараа гэсэн зүйл байхгүй. Үг өгдлөө авлаа тунхаглаа. Тэгэл тэр үг дуусчихна. Хүчин. Яг үл аль хэзээ тунглаа дууссан. Дарааг тэр үг чи өөрчлөгдөн, шинжлэгдэн. Тэр үг чи бүр илүү хүчтэй болгоно, илүү бодиттой болгоно, илүү бүр бийжүүлнэ. Өөр үгд орж хүч төрнө. Тэг юмсыг та байгуулна, бий болгоно. Бурхан таны тэр өөрийгөө дүрийг бий болгоно. Тэгэхээр та хүчлээд байх шаардлага байхгүй. Хүмүүс таныг энэний дотор Есүс Христ байна. Энд л би санхүүгээ даатах юм. Энэний өмнө би энэ албан тушаалыг хариуцуулмаар байна. Энэ хүн л ичдэх хүн. Энэ зүйлс бидний дотроос тодорн гарч ирнэ. Энэ зүйлс бид нар бүр бэхжүүлнэ. Би ямар салбар зогсохоор байна. Яг тэр салбар дээр гарч ирээд тэр салбараа биш бурханыг харах болно. Бурхан тэгээ намайг хэлбэржүүлнэ. Бурхан тэгээ намайг түлхнэ. Бурхан надад хүчийг өгнө. Яг л ариун сүнс яаж хүчтэй ажилтгүй. Үлс 13:1 дээр Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэдэг Симеон, Курны Лук, захирагч Хериоттой хамт өсөж торинсон Манаин, Саул нар болон хисүүлэгч мөн багш нар байв. Тэднийг эзэнд үйлчилж мацаг барьж байх үед ариун сүнс би өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуутсан тул тэднийг томилох тун гэв.
Тэгээд тэд мацаг барин залбирч тэдэн дээр гарт тавиад явуулжээ. Ийхүү ариун сүнсээс илгээгдсэн Селиохт ирж тэндээсээ Кипр усан онгоцоор яв. Бурхан яг ингэж ажиллаж байна. Ариун сүнс одоо яв. Тунхагл. Одоо 3-4 нийлээд залбирч байгаа чинь нэг чинь босгож ирээ. За одоо чиний төлөө гар залбирая. Чин салбарлуу үгийг тунхал, савгын салбарлуу тунхал, байгуулсан байгаа бол бусдыг гадаад бити тэгээд бийл ялцсан юм шиг ингээд нэг юм суугаад бусдыгаас дуудаач гэдэг нэг юм амин хуваа хичээсэн. Тэр чинь танаас эзэн нэг өдөр авагдана. Та гараад ирцэл бусдыгаа дуудаа татаад чангаагаад залбирлаараа магтаалаараа бурхантайгаа энэ салбарууд би ингэж эзэлсэн бол миний араас ирж байгаа хүмүүс бас эзлэх болно. Манай гэр бүл, манай чуулган бас эзлэх болно. Миний өөр хүүхд эзлэх болно. Миний хүүхдийн хүүхд. Тэгт тусан бурхан таныг илүү хүчрэгжүүлнэ. Тэгт тусан бурхан таныг илүү бүр том болгоно. Тэрс та нэг зүйл аваад, нэг зүйл ялчаа тэгээд тэрэндээ өөрөө баясаал дуулах биш. Та араасаа бусдыг дагуулах хэрэгтэй байхгүй юу? Энд гарч байгаа хүмүүс ч юм эсвэл ингээд мэтгэлийн эзгүүтэй хараад энэ хүмүүс л ялчвал би гарах гэдэг байна. Энэ хүмүүс л гэл сүүл рүү аавд гомдол хүмүүс эд чинь манай аав л ядуу байсан гэсэн чинь Джонатан Дэвид пастрыг сонсч ирсэн чинь манай гэр бүл ядуу хүмүүс дундаа хүмүүс бодохдоо намайг манай гэр бүлийг ядуу гэж хардаг байсан. Юу вэ? Ядуу хүмүүс тэр хүний гэр бүлийг харахтаа яана шийдэх яанда ямар ядуу юм бэ гэж хардаг. Тэгэхээр чи ядуугийн ядуу гэхээр одоо төсөөл байхгүй л юм. Хоол байхгүй, хувцас байхгүй. Тийм хүн одоо юу болсон бэ? Яаж бурхан дуудсан бэ? Тэр хүн надаа намайг үг өөрчилсөн юм аа. Надад үг өгсөн. Тэгээ би тэр үгийг амьлуулсан, тэр үгэн дээр зогссон. Дараа нь би бос зогсоод бусдыг бас тэр үг рүү дагуулж орж ирсэн. Юу гэл ганцаараа биш. Би олоолаа болсон. Миний араас ирэх, тэрний араас ирэх хүүхдүүд улам илүү хүчрэг болно. Яг л би тэр замыг бэлтгэсэн учраас, тэр замаар алхаад сэтлээд гаталсан учраас би бас бусдыгаа дагуулдیں۔ Тийм болохоор хүн нэг бүр дээр энэ хариуцлалт авахгүй. Чуулган гэдэг чинь хүн нэг бүрийн бүрдэл. Зүгээр 2 хүн үний ч юм уу 3 хүн урд гараад ч юм эсвэл ингээд нэг юм үйлчлдэг чуулган биш. Хүн нэг бүрийн хөдөлгөөн, хүн нэг бүрийн залбирал, хүн нэг бүрийн магтаал, хүн нэг бүрийн оролцоо. Ингэж чуулган бүрдэн бий болно, хүчрэг болно. Үлгэн салган биш. Бурхан бүр хүчтэйгээр дагуулах болно. Тэгвэл ариун сүнс бидний төр ингэж ажиллах гэдэг шүү дээ. Босоод алах гэсэн чинь өөрөөрөө байдгүй. Тэр чинь тийм шавартай газар шүү дээ. Одоо хоолгүй. Очоод яах юм? Би юу ярих юм? Миний хамт үг байхгүй. Яах юм? Тэнд очоод хүмүүс намайг зодуул яах юм? Ташуурдуул яах юм? Би ингээд дээ штэ. Би тэгээд дээ штэ. Би тэгцэн бэ штэ. Гомцох юу байхгүй. Зүгээр босоод алах. Тэгээ бурхан танд үйлдэгдэл нь хийн. Тэр чинь өөрийнх нь ажил байхгүй юу? Өөрийнх нь зохиосон ажил. Тэрс таны зохиосон ч юм уу миний явах гэдэг ажил биш. Тэгэхээр бурхан танд өгөө өгөөд энэ салбар дээр гарч зогс эсвэл ийшээ алах. Ингээл алах гэсэн бол алах. Бити өөр дээрээ за би тэгсэн Библи уншаагүй. За би тийм юм Мосеж хүртэл хүн алдсан байсан. Гэхдээ би алуурч гэж яриаггүй. Зүгээр бурхан үгээ хэлэхэд за би алахъя. Надад хамт туслагч өгөөрэй. 11 өгсөн. Тэгэл өөр зүг галгасан. Бурхан зохиосон байхгүй юу? Бурхан зүйлсийг тодорхой хэлсэн. Тэгэхээр бурханы үг л бол тэр таныг тодорхой хүчрэгжүүлнэ. Тэр таныг улам билгүүр хэлбэржүүлнэ. Тэр үнэхээр тэр үгүүдийг тод болгоно. Амь гэдэг чинь нөхгүй юу? Ариун сүнс амилдаг байхгүй юу? Ам байхгүй юу? Бидний тусалдаг. Бидний хизээж гутраас угаасаа гэж хүсдэггүй. Бидний хизээж шаналлт, энэ нийгмийн шаналлт, энэ нийгмийн боолчлол байгаасаа гэж хүсдэггүй. Би охиноо уулгахад л сэтгэл санаа эвгүй болдог. Бүр ингээд байц сууч чаддгүй. Бүр ингээд дотроос нэг юм бүр ингээд болж өгдөггүй. Тэр хүүхдийг дугуй болгож ижил би ер нь гайг болох гээд идэг. Би очдөг юу болсон яасан ийсэн гэл. Тэгээ миний охин аз жаргалтай болоход би баяр хөөр төрдөг. Яагаад юм? Бурхан ингэж бидрийг хардаг. Бурхан биднийг өөрчлөхийг хүсдэг. Бидний шаналлаас нь аврах хүсдэг. Үнэхээр бидний дотроос хүчийг өгөхийг хүсдэг. Юу ч битээ алдаасаа хийх. Юунд ч боочлогдоосоо. Энэ зүйлд юугаар тайлгдیں۔ Бурханы үгээр. Бурханыг ирэхэд юмс болдیں۔ Бурханы хүч хэрэгжихэд юмс болдог байхгүй. Энэ бол миний хоосон залбирал биш. Миний хоосон үг биш. Бурханы үг. Бурханы үг амь хүч. Тэгээ үг дээр буцаад Иохан номын 3:16-ыг уншицгаая.
Энэ бол их хүн болгоны мэддэг хэрнээ ойлгодгүй ишлэл. Ямар хүчтэй ишлэл вэ? Ямар гайхалтай хэдэн хоногийн өмнө би сонсоод хараад буруугаар ойлгож ирсэн биш энэ ишлэлийг чинь би. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласанд бол цорын ганц хүүгээ өгсөн. Бурхан аль зэний өгсөн. 2000 жилийн тэртээ өгсөн. Тэр хүч байхгүй юу? Хүч. Тэгээ юу гэсэн бэ? Бурхан зөвхөн цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй, харин мөнгө амьтаа болох юм аа. Мөхгүй. Мөхлийн эсрэг бол үхэл дорооч, сул дороо байж. Харин бурхан юу гэж юм? Мөхгүй. Чи эзэш дорд орохгүй. Мөхгүй. Чи мөнх амьтаа байна. Ам гэж юу юм? Бидний дотор байдаг, тээдэг, бид нар амийг тээдэг. Тэгвэл тэр ам тантай хамт байна. Амьгүй хүн яадаг үхтий. Тэгэл болоо. Нэг бол та Есүст итгэдэг, нэг бол та итгэдэггүй. Ийм л хоёр сонголт. Тэрнээс дунд нь би тал итгэдэг юм да гэдэг тийм ерөөсөө байхгүй. Бити толгоогоо өөр зүйл тавиараад ээ. Бити оюун бодлоо яагаад ээ? Төөрөгдүүлээд ээ. Нэг бол та итгэдэг, нэг бол итгэдэггүй. Нэг бол бурхны зам дээр, нэг бол бурхны биш зам дээр. Иймэрхүү л хоёр сонголт байгаа. Өөр сонголт байхгүй. Тэрс та ихээр магадгүй зарим би ингээд эмнэлэгт ингээд төсөөлөл ингээд ухаан алдсан зүгээр ингээд ухаангүй нэг туслалыг хийвч байгаа хүн шиг өөрөө төсөөлж болох юм. Тэгтээ тэр чинь бас л өгч байгаа өгцөн юм байхгүй. Оюун бодол нь ажиллахгүй. Биеийг хөдлөхгүй. Саажцсан. Нэг бол амьд, нэг бол үхэл, нэг бол мөхөл. Энэ сонголтууд бидний гарт байгаа байхгүй. Бид нар яаж алхах, бид нар өөрсдөө сонгодог. Бид нар сонголтыг бурхны таны өмнө алхъя. Би тантай хамт бай. Ариун та мэд төр хүчтэй ажиллаач. Миний гэсэн бүх зүйл нурж унах болно. Энэ үг өгсөн бол бурхан нураагаар шийдсэн, нурааж байгаа байхгүй юу? Гомор Содомо гэд хотоогоо шүү дээ бүр ингээд ялзарсан. Тэгвэл бурханы эсрэг бодлоос тийм ялзарсан бодлоод байхгүй юу? Бид нар төсөөлөхдөө Библийг хүртэл уншихдаа эдгээр хайр зүйлүүдийг буруу зүйлүүдийг харахтаа энэс нийгэм зориулсан ишлэл байна. Үгүй тань зориулсан ишлэл. Библи юу гэвэл өөрийнхөө ард түмэн зориулсан ишлэлүүд өгдөг байхгүй юу? Тэдний алдаа оноо, тэдний баяр хөөр бүхэл зүйлсийг Библиэр бичсэн байгаа. Тэгвэл энэ зүйл яг л одоо надад болдог. Итгэж хүмүүс зориулсан, өөрийнхөө ард түмэн зориулсан үг. Бурхан ертөнцийг хайрласан тул цорын ганц үг аль 2000 жилийн тэртээ өгсөн. Тэгэд яг уу та мөнх болно. Хүчтэй болно. Энэ чинь зүгээр хоос үг биш байхгүй юу? Энэ чинь хүчрэг үг байхгүй. Энэ чинь бүр ам байхгүй юу? Энэ үг амилж олж ирэхэд яадیں۔ Бид хүчтэй болдیں۔ Энэ үгийг бид авдیں۔ Бурхан миний төлөө бүгдийг хийцэн. Бурхан миний төлөө бүгдийг хийцэн. Одоо би өөрөө юу хийх гээд байгаа. Зүгээр л түүний өмнө боцогсъё. Түүний өмнө өөрийгөө өргөе. Зүгээр шийдвэр гаргая. Би таны өмнө зогсъё. Би тантай хамт бай. Тэгэл хэлэхэд бурхан таны дээр өөрөө ажиллана. Өөрөө танд үгийг хийнэ. Та өөрөө хүчлэхгүйгээр зүудэнд чинь босч явж байгаа чинь ажиллаа хийж байх чинь та бүр ажиллаа хийж байгаа чинь та бурхныг бодно. Ажиллаа гэж чинь үг таны дээр ажиллана. Та ажиллаа хийгээ ажиллана. Бурхан таны дээр бүр хүчржүүлнэ. Хийх аргуудыг олж өгнө. Мэргүү ухаануудыг өгнө. Тэгээд тэр зүйл яг уу дараа нь бус зүйл зориулагдана. Бурхан бас онцгой өргөлөг хэлдэг юу гэвэл өргөл гэдэг зүйлс би та нар бэлдэж байгаа. Юу гэвэл өргөл гэдэг зүйл бол нэг гартаа бариад нөгөө гартаа мэддэхгүй зүйл гэдэг бол юу гэсэн үг вэ? Та өргөө шууд март гэсэн үг байхгүй юу? Хин нэгэнд өгчөө тэдэн царын тэдэнд би тийм юм тэгж өгсөн. Тэгээд тэрүүгээр юу хийсэн бэ? Би л мундаг тулдаал энэ өргөлийг өгчлөө. Энэ бол өргөл биш. Энэ зүгээр л нэг зүрс таны зүгээр л нэг бодлын нэг хандсан бандуул баг. Өргөл гэдэг бол өгөөд мартдаг зүйлийг хэлдэг. Тэр зүйл таны зүрсгэл хөдөлтий. Хөдлөгдөг байхгүй бурхан өргөлд. Майхан сүмийг бартлаа хүртэл өөрийн ард түмний зүрсгэлийг хөдлөгдөг. Тэгээд тэд нар өөрсд байгаа юмнаа авчирдаг. Тэгээд тэд нар баяр хөөртэйгээр авчирдаг. За энийг нэг өгөхгүй бол болохгүй дээ, мосхгүй дээ гэсэн тийм биш. Тийм болохоор тэр ганцхан өргөл гэдэг мөнгө юм уу? Цаг хугацаа. Танд өгсөн бүхэл зүйлсүүд. Бүхэл зүйлсүүд хүмүүс өргөлөөр зөвхөн 11 зүгээр нэг мөнгө гэж боддог. Үгүй мөнгөнөөс илүү зүйл буюу таны ам, таны оюун бодол, таны зүрх, таны алхаа. Бүгд зүйлс чинь бурхан харахыг хүсэж байна, авахыг хүсэж байна. Тэр тантай хамт байхыг хүсэж байна.
Тэгмээр бүгдээ яагаад бид нар муу юм ингэж эвлэрэх хэвтэй тэр зүгээр байх хэвтэй юм шиг тэнд ингээл байж лээдэг. Тэг бид нар хажуугаар өнгөрт энэ байж л тэр идэгцсэн юм уу те за гэл түл эвлэрсэн энэ байдлыг бурхан бүр хизээч би юм гэхээр яахгүй зүв тооцохгүй нийгэмтэй битгий эвлэр өөртөөгөө битгий эвлэр өөрөө битгий төсөөл бурхан та нарт ажиллаж байгаа бурхан та нарт хамт байгаа хотын чуулганы бурханы үгээр бие борлцсон бол би ч бурханы үгээр биелэгдэж борсож ирж байгаа тэр нүтер ажилласаар байгаа тэр хүч тэгээ энэ зүйлийг тунгалж хахад Үлс номын 13-ын яадаггүй Самуэль Паул эдэр очиод үгийг тунгалдаг. Гэхдээ тэнд үгийг тунгалуулахгүй байх нэг муу сүнстэй хүн Есүс гэл нэр нь юу гэлээ нэг тийм муу сүнсэнд эзэмзүүлсэн хүн тэр хүмүүст үгийг тунгалуулахгүй байх гэл өдөр бүр ингээл сайнаар бурхны магтаалж. Гэхдээ тэр юу гэдэг вэ? Бурхны итгэж байгаа хүмүүст саад болохгүй чи зайл. Чи дуугүй бол, чод хараагүй бол. Чи нүд арил. Юу бол бурхны итгэж байгаа зүйл, бурхны хийх гэж байгаа зүйл саад болдог зүйл гэж байхгүй. Тэр зүйл таны эсрэг, та бүр тэр зүйлийн эсрэг зогсоод үгээ хэлэх хэрэгтэй. Амаа нээх хэрэгтэй. Одоо битгий эвлэрээд бай. Битгий нэгэнтэй эвлэрээд бай. Битгий бурхны эсрэг зүйлтэй эвлэрээд бай. Битгий найз нь болоод бай. Эвлэрнэ гэдэг чинь тар зүйлийн нэг хэсэг л гэсэн үг. Харин эвлэрхгүйгээр тар тэр зүйлээр зогсоод сүнслэг ирсэн дээр нөө юун дээр нь гар зогсоод тэр зүйлийг үнэхээр эсэргүүцээ зогсоод бүр идүүцээд бурхнаас үг ирэхэд тэр зүйлийг тунгалахад тэр юмс болдیں۔ Юмс хийгддیں۔ Тийм болохоор бидний бурхан амьд тэр бүр одоорч хүртэл ажилласаар байгаа. Тэр ирээдүйч ажилласаар байна. Ирээдүйч амьлсаар байна. Тэр бурхан утгагүй ирнэ. Гайхалтай. Тэр бурхан талархаж байна. Тэр бидний үнэхээр боожуулж, бэхжүүлж, хүчрэгжүүлж байгаад тэр бидний үнэхээр гаргуунд болгож байгаад юмс үнэхээр суралцдаг тэр харааг өгж байгаад бидний үнэхээр өөрчилж байгаад бидний урддаг шиг хизээж байж болохгүй нэ гэдгийг бүр мэдрүүлж байгаад үнэхээр сургаг байхыг бид нэр бүр үнэхээр хөдөлдөг байхыг суудгүй байхыг үнэхээр хаасаг хөдөлдөг байхыг хүсэж байгаа байхгүй. Бүгдээрээ босоод бурхны залбирцгаая. Бурхан талархлыг өргөе. Бурханд алдрыг өргөе. Би болон манай гэр бүл таних. Надтай амралтай бүгэн таних. Хотын сүм чуулган таних. Итгэлийн эзгүүд таних. Түүнд хамралтай бүх хүмүүс таних. Энэ үндэстэн таних. Энэ үндэстэн танаар бүтээгдсэн. Дэлхий танаар бүтээгдсэн. Нар танаар бүтээгдсэн. Тэнгэр танаар бүтээгдсэн. Хоод ирэхс танаар бүтээгдсэн. Би танаарыг бүтээл. Би танаар бүтээгдсэн. Та намайг үнэхээр сүнсэн дотор босгож ирсэн. Та намайг үнэхээр өвлийн дотор төрхөөс ч юм. Та намайг үнэхээр бүрэлдүүлсэн. Би болсон. Та надад аав ээжийг өгсөн. Та намайг босгох, хүчрхжүүлэх аав ээжүүдийг өгсөн. Та намайг хүчрхүүлэх чуулганыг өгсөн аав. Та надад анд нүхтийг өгсөн. Найз нүхтийг өгсөн. Хамтрагчдыг өгсөн. Та намайг хизээж ганцаараа гэж хэлээгүй. Чи хизээж ганцаараа биш. Чи олуулаа. Чи хамтдаа. Та нар хамтдаа олуулаа. Та нар хамтдаа босцогсод энэ ч гэж чичрэх болно. Учир нь бурхны хүүхдүүд босч ирэхэд энэ муу нэгэн сулдах болно. Муу нэгэн бурхны хүүхдүүд бити босч ирээсэ гэж бодно. Муу нэг нь эдгээр бити босч ирээсэ. Эдгээр бид бурхныгаа таниасаа. Эдгээр үнэхээр бити хүчрхжээсэ гэж бодно. Харин бурхан бол та эдийг босч ирээд хүчрхжээд бурхныгаа зогсоод түүний хүч чадлыг мэдэрч энэ газар дэлхий дээр юмсыг урсахыг хүсэж байгаа. Булгууд нээгдсэн, савууд нээгдсэн, голууд нээгдсэн, зүрх сэтгэлүүд нээгдсэн. Бурхан үнэхээр бүхэл зүйлсүүдийг арилгасан, үнэхээр зэрлэг хүмүүсүүдийг арилгасан аваа. Та үнэхээр бидний санаа зовлтуудыг арилгасан. Та үнэхээр хөхөр галан багнаар та бууж ирсэн. Та тэр газрыг шатаасан. Та бүхэл алдаануудыг уучлсан. Тэр уучлалууд үнэхээр бурхан тэр амьлан босч ирж ам болох болно. Тэр бол хүч болох болно. Бид тэр хойттой дахиж хизээж харахгүй. Бид санаа зовлтуудыг үнэхээр арилгаж байна. Бидний хоош чадж байгаа бүхэл асуудлуудыг, бурхнаас холдуултыг хүсэж байгаа тэр бүхэл зүйлсүүдийг бид үнэхээр эзний өмнө тавьж байна. Та одоо шатаа. Та одоо эзэл. Та одоо аав. Та миний зүрх сэтгэлийг аав. Та миний оюун бодлыг аав. Та миний биеийг аав. Та миний бүх зүйлсийг аав. Тэгээ та ажиллаач. Та хүч чадлыг үрсгаач. Та голыг үрсгаач. Та болгоодыг нээгэрч. Хүч чадлаа урсгаач та. Хайраа урсгаач. Бусдыг хайрлах хайрах нүдийг урсгаач.
Энэ нийгэмдээ бити эвлэрүүлээч. Эвлэрлэхгүй нэгэн болгооч. Таны үгийг тэрвэр ариунаар сахидаг. Таны өмнө ариун гэж хэлдэг нэгэн байх болно. Бурхан ариун бол бид ариун байхаар бүтээгдсэн юм аа. Бид бурхан дотор ариун байхаар зогсогдохоор бүтээгдсэн юм аа. Бидний магадгүй нэгэн чи ариун биш. Чи үнэхээр сул дорой. Чи хүчгүй. Чи дуур чадахгүй гэж хэлж байл. Бурханы зам чи хүчтэй. Чиний дуу хоолой хүчтэй. Чиний дуу хоолой юмсан шин. Чиний дуу хоолой хүчрэг. Би чамаа сонгосон. Би чамтай хамт байгаа. Би чамаа хэлбэржүүлж байгаа. Чи бол миний хүүхэд. Би чамтай хамт байдаг. Үргэж хамт байдаг. Би шаан зомсондоо хүчиж хамт байсан. Би чамаа хитэж орхиогүй. Би чиний алдааг хардаггүй. Би чиний алдааг уучлдаг. Би чамтай хамт байдаг. Би чамаа сонгон дуудсан. Би чамд үнээр итгэлийн эзгүүдийг өгсөн. Би чамд хамтрагчдыг өгсөн. Би чамтай үргэж хамт байгаа. Би чамд ихнэрийг өгсөн. Би чамд өрөөхтүүдийг өгсөн. Би чамд аав ээжүүдийг өгсөн. Би чамтай хамт байгаа бүх зүйлсийг өгсөн. Би чиний дотор байгаа бүх зүйлсийг өгсөн юм аа. Энэ бүхэл зүйлс надаас. Энэ зүйлсээр юу ч халдаж чадахгүй. Энэ зүйлийг юу ч эзэлж чадахгүй. Энэ зүйлсээр юу ч хориг тавьж чадахгүй. Голууд нэгцэн. Голууд нэгцэн. Хотууд нэгцэн. Зүр сэтгэлээс, гүнээс, сүнснээс болог нэгдэхэд урсдیں۔ Гол нэгдэхэд урсдیں۔ Тэгэхээр түнд айн байдیں۔ Түүний дотроос үржилсэн хүмүүс дургадیں۔ Түүний дотроос голууд урсаж гарч ирдیں۔ Тэр дотор цэвэр ариун сэтгэл байдیں۔ Тэр дотор ариун байдлууд байдیں۔ Түүндээс хүмүүс ундаалдیں۔ Ариун байдлаас хүмүүс ундаалдیں۔ Зүгт байдлаас хүмүүс ундаалдیں۔ Баяр хөөргөөс хүмүүс ундаалдیں۔ Амар тайвнаас хүмүүс ундаалдیں۔ Хүмүүс танаас ундаалах болно. Хүмүүс танаас ундаалах болно. Та өөрөө тийжээгээ зөксөхгүй та бүр бусдыг ундаалах болно. Та бусдыг хүчрэгжүүлэх болно. Энэ бас бурхнаас өгсөн урсгал. Энэ бас бурхнаас өгсөн гол. Энэ бас бурхнаас өгсөн зүйлс. Нэгэнтээ битийлгэр бид нэг ч гэсэн бурхантай хамт алхдаг чуулган байхад энэ үндэслэл хэсрэгдэх юм аа. Бусдын ч бас бурхныг дагдаг болох юм аа. Бити муу зүйлтэй эвлэрээд. Бити муу зүйлсээр анхаарлаа тавиад. Над дээр төв, бурхан дээр төв. Ариустай нөхөрл, үгтэй нөхөрл, үг таныг хүчрэгжүүлэх болно. Үг таныг босгон байгуулах болно. Ариус таныг Есүс Христосоор эцгийн өмнө авчирна. Тэгээ таны өмнө авчиад миний хүү, надаар сонгогдсон хүү. Чи бол миний охин. Чамд юу ч халдаж чадахгүй. Одоо би чамайг одоо зүйлсүүдийг харуулах болно. Би чиний оюун бодлуудыг нээх болно. Би чиний зүрхүүдийг нээх болно. Чи урд нь хардаг байсан зүйлийг харах болно. Чи үнэхээр бурхнаа таньдгүй байсан бол таних болно. Чамд гайхалтай бурханд итгэснийг мэдэх болно. Мэдээ зогсохгүй чи цаашаа алхах болно. Бусдад дамжуулагч байх болно. Энэ ч сайн мэдээ байхгүй юу? Тэс хоосон үг биш. Танд өгсөн үг болж ирэхэд тэр чинь сайн мэдээ болж энэ газар дэлхийдээр юмсыг өөрчилд юм аа. Тэр бол сайн мэдээ. Сайн мэдээ хаасаагүй байна. Хүн бүрийн зөрчил дотор, хүн бүрийн оюун бодол дотор бид хамтаа юмсыг нураах болно. Бид хамтаа юмсыг байгуулах болно. Бид хамтаа түлхүүр чуулган байх болно. Түлхүүр хүмүүс байх болно. Түлхүүрээр юу ийдий? Хаал хонгоолгодیں۔ Тэгээ тэр дотор бурхан өөрөө орж ирдیں۔ За одоо би орж ирье. За одоо би ажиллая. Чи үнэхээр өвчтөй байна уу? Чи үнэхээр өртөө байна уу? Энэ бол зүгээр энгийн асуудал. Чи үнэхээр намайг хайгаад олохгүй байна уу? Тэгвэл одоо энэ цагт би чамд онцгоор хүрж байна. Би чамтай одоо хамт байх болно. Яг одоо маргааш биш, яг одоо. Яг одоо бурхны систем яг одоо, бурхны цаг яг одоо тантай хамт байх болно. Яг одоо танд үгээ үг болно. Яг одоо танд ариусны баптизм хүрдэх болно. Яг одоо тань альбирч чаддаг бол альбирдаг болно. Яг одоо магтаж чаддаг бол магтдаг болно. Яг одоо цаг хүртэнд ялж чаддаг байсан бол ялах болно. Яг одоо эрүүл мэндийн салбарт ялах болно. Яг одоо таны өр хүүхдүүд бурхнаас сурах болно. Яг одоо таны хүүхдүүд ингэхээр бурханд ирэх болно. Яг одоо таны аав ээжүүд бурханд руу ирэх болно. Яг одоо таны хань ижлүүд бурханд ирэх болно. Тэднийг итгэхгүй байгаа бүхэл зүйлсийн төлөө бид хамтаа энэ замууч зайлж гэж тушааж байна. Нэгдэж тушааж байна. Бурхны их мэдлийг туулж байна. Бурхны хүч чадлыг туулж байна. Бид юмсыг нээдэг хүмүүсээ, бид юмсыг чөлөөлдөг хүмүүсээ, бид юмсыг өөрөөр хардаг хүмүүсээ, бид энийг юм шиг сэтгэдэг вэ? Бид бурхнаар сэтгэдэг юм аа. Бурхны оюун бодол бидэнд байгаа. Ариун сүнс бидэнд байгаа. Есүс Христ бидэнд өгөгдсөн. Бурхан биднийг сонгосон. Бурхан биднийг сонгосон юм аа. Тэс би өөрсдөө ч ирээгүй. Бурхан биднийг өөрөө сонгосон. Бурхан биднийг өөрөө хэлбэржүүлж байгаа. Бурхан биднийг өөрөө байршуулж байгаа. Бурхан биднийг өөрөө байршуулж байгаа. Харин бид бурхан дээр очиход тэр биднийг өргөжлөх болно. Тэр биднийг өргөжлөх бол яа бурхан намайг өөрөө өргөжлөж би энэ газар өргөжлөх юм аа.
Би өөрийгөө ч өргөмжилдэггүй. Бурхан намайг өргөмжилдэг юм аа. Бурхан намайг энэ бол миний хүүхэд гар зогс гэхэд бус гард юм аа. Гэрэл бий болоход бий болдог шиг бид үнэхээр бурхан дотор амийг тээдэг. Тэр амийг тээдэг нэгнүүд. Ариун сүнс бидний дотор байгаа. Хүч чадал бидний дотор байгаа. Бурхан бидний дотор байгаа. Тэгээ би бичсэн бурхантай хамт байгаа. Тэгээ бурхан намайг өөрөө өргөмжилдэг. Бурхан намайг өөрөө өргөмжилдэг. Бурхан намайг өөрөө хэлбэржүүлдэг. Бурхан намайг өөрөө босгодог. Бурхан намайг өөрөө хэлбэржүүлдэг. Бурхан намайг яаж залбирлах юм зааж өгдөг. Бурхан намайг яаж ажиллах юм зааж өгдөг. Бурхан намайг юу хийх юм зааж өгдөг. Бурхан намайг яаж ажиллах юм зааж өгдөг. Ариун сүнс бид мэрэгүү ухааныг өгөх болно. Ариун сүнс бидний чадвар өжүүлэх болно. Мяган сүмийг барих хүмүүст яадیں۔ Бурхан ариун сүнсээ өгөө түүнд бэлэг авьяасыг өгсөн юм аа. Юмсыг уурлах бэлэг авьяасуудыг өгсөн. Тэгвэл энэ цаашд ариун сүнс та нарыг үнэхээр юмсыг бүтээх бэлэг авьяасыг өгж байна. Юмсыг хэлбэржүүлэх бэлэг авьяасуудыг өгж байна. Тэр зүйл аль хэзээний өгч юм аа. Өөрийнхөө байшин байгуул, өөрийнхөө сүнсийг байгуул, өөрийнхөө оюун бодлыг барьж байгуул. Бурхан энэ зүйлсийг хийж байгаа. Хийсээр ирсэн. Энэ зүйл зогсоогүй байхгүй юу? Аль хэзээний хийгцээр ирсэн. Харин муу нэгэн биднийг харахыг хүссүүлдэггүй. Бурхан бидний нүдийг нээвэл юмс харагддیں۔ Голууд урсдیں۔ Булгууд нээгддیں۔ Бидний аав ээжүүд онцгойгоор итгэх болно. Шин нэгнээр дамжуулж итгэж магадгүй. Би зүгээр итгэл гэсэн тэр зүйл итгэж байгаа. Тэрс яаж итгэх нь яарах нь таны асуудал. Та өөрөө хүмүүсээ өөрөө дууддаг. Миний нөхөр танд итгэн, миний эхнэр танд итгэн, миний хүүхдүүд танд итгэн. Танаар хэлбэржүүлэн босгодно. Би танд итгэн. Халелуя. Энэ бол бурханых. Энэ бол бурханаас хийж байгаа ажил. Бурханыг бол бурханых л байдیں۔ Амен. Бурхан юмсыг хийж байвал хинч түүнийг зогсоож чадахгүй. Би тантай цааш улам илүүгээр халахна. Би тантай улам илүүгээр хамт байна. Манай гэр бүл бас тантай хамт байна. Үнэхээр надтай хамааралтай бүгэн тантай хамт байна. Би таны өмнө очдог байна. Хотын чуулган хүртэл тантай хамт байна. Тэгээд энэ үндэстэн тантай хамт байна. Энэ дэлхий тантай хамт байна. Энэ бол танаар сонгогдсон хүмүүсийн. Та илбэг хангалуун байх болно. Хотгууд нээгдсэн бол илбэг хангалуун байдیں۔ Ус байгаа газар ам байдیں۔ Ус байгаа газар зүлэг ногоо их ургадیں۔ Шимдэжэлтэй байдیں۔ Түүний хөрсөн зөөлөн байдیں۔ Түүний зүрхэн зөөлөн байдیں۔ Тэрний үгийг хүлээж авахд бэлэн байдیں۔ Юу тарихад тэр бүхэл урахад бэлэн байдیں۔ Үнэхээр зүрх сүнсээр гол болон урсж байна. Харин сүнсээр урсж байна. Харин сүнс газар дүүрэн ажиллаж байна. Хүний бүрийн оюун бодлыг нээж байна. Хүний бүрийн оюун бодлыг өөрөөр харж байна. Бурхан гэр гайхалтай ажиллаж байна. Ирэх өдрүүдэд хүртэл даатгаж байна. Бүхэл өдрүүдэд таадгаж байна. Эзэм та хурдан ирэх болтугай. Та биднийг улам илүүгээр бэлдэх болтугай. Хүний бүр Бурханы үгийг сонсч Бурхантай хамт алах болтугай. Учир нь Бурхан таныг уучлалцсан. Бурхан таныг үнэхээр бүхэл зүйлсүүдийг уучлалцсан. Танд үнэхээр эргэж хараадах зүйл байхгүй. Бүгдийг ч уучлалцсан. Одоо та урагшаа уул руугаа хар, Бурхан руугаа хар. Тэгээ Бурхан таныг үгээр хэлбэржүүлэн өөрчлөх болно. Бурхан бүхэн алдарн байх болтугай. Аамен.